бүгдийг нь жиг дээр онц сурахыг шаарддаг гэдэг. Бүгдийг математиктаа сайн байхыг шаарддаг. Бүгдийг монгол хэлдээ сайн байхыг шаарддаг. Тэрэн дотроо хүн болгон ч ондоо өөрийн онцлогтой. Тэгэхээр яг энэ дээр бол яг нөгөө манай боловсролын систем яг тэр хүүхдээ онцлогт таарсан сургалтын системүүд юу байхгүй нөө гэж хараад байгаа. Яг тэр хүүхдэд нь тохирсон онцлогт нь тааруулаад тэр аргаар нь ингээд юу сургаа тэр мэдлийг өгөх юм бол бүгд л яг адилхан ойлгоод бүгд адилхан дурлаад бүгд адилхан тэр математик, байгалийн ухаан, тэр шинжлэх ухааны гол сайхныг ойлгоод явах бол боломжтой л доо. Бол насатхуун онцлогт тохируулан заах арга зүйг тохируулах нь маш чухал асуудал байдаг. Тэр болгон дээр нь ангийн 40 хүүхдүүд бол ингээд хүрээд ажиллахад хэцүү байдаг. Хүүхд болгонд хүртээмжтэй байх. Дээрээс нь хамгийн гол нь энэ яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах, сонирхлын төрүүлэх гол. Сургууль хүмүүжүүлэхтэр бол яг одоо ер нь бол нэлээд том өөрчлөлтүүд явж байгааг харж байгаа юм. Мэдээж юу гэдгийг сонгодог аргачлалууд бол байдгаараа байна л да, тодорхой хэмжээгээр бол энэ дээр нэмээд одоо даяарчлалтай холбоотойгоор гэх юм уу да тий энэ боломжууд нь бол хамаагүй өргөн нээлттэй болчлоо. Одоо тэр хүүхд чинь ингээд самбар дээр ингээд багш нь ингээд шууд ингээд томьёо ингээд бичээл ингээд үгээр тайлбарлаад маш хурдан ойлгочтой тийм чадвартай хүүхдүүд байж болно. Тэднэр илүү сайн байна. Одоо жишээ нь одоо зааж байгаа арга нь тэмэл байгаа юм чи тэр үйл. Гэтэл хүүхдүүд арай өөр байдлаар те одоо практик дадлага хийх байдлаар ч юм уу түүнийг одоо яг нөгөө ахуй амьдрал хэрэглээтэй холбодог байдлаар ч юм уу ингээд нөгөө тэр онцлогт нь ингээд тааруулаад ингээд заахад бол тэр хүүхдүүд бол мөн л ойлгоо явчихна. Сүүлийн үед бол илүү сонирхолтой болохын тулд янз бүрийн програмууд гарч ирж байна л та. За математикийн хичээл дээр бас багш нарын маань хамгийн их өргөн хэрэгэлдэг нь бол GeoGebra програм. Ялангуяа одоо огторгуудах огтлол гэдэг ч юм уу бидний график гэдэг юм уу хүүхдүүдэд төсөөлүүлж харуулгаж багш зурж байгаас илүү үр дүнтэй маш олон програмууд бол байна л. Тодорхой шинжлэх ухааны жишээнүүдээр тулгуурлаж заах арга зүгээр явж болно. Альсвал одоо хийсвэрээс тодорхой руу явлаа гэхэд хийсвэрээр тодорхойлсон зүйлээ одоо физикийн жишээгээрч баяжуулдаг, химийн жишээгээрч баяжуулдаг, түүхийн жишээгээрч баяжуулдаг, газар зүйн жишээгээрч баяжуулдаг. Зүгээр л одоо энэ язгуур аваад ч юм уу логарифм аваад ч юм уу ингээд тэгштгэл ингээд бодоод ингээд томьёо гаргаад ингээд бодоод байдаг. Гэтэл ингээд тэрний цаад нарийн учир утгыг тайлбарлаа, тэрийг яг хэрэглээтэй холбоод ингээд заавал хүнд илүү сонирхолтой болоод хүн тэгээ сонирхсан юмда дуртай болж эхлэн штэ тий. Тал талын одоо уламжлал гэж нэг хийсвэр ухагтхан математик тодорхойллоо гэхэд тэр уламжлал гэдэг ухагтхууныг физик тэрхэн ашигладаг, хим тэрхэн ашигладаг, газар зүй тэрхэн ашигладаг, түүхийн шинжлэх ухаан тэрхэн ашигладаг гэдэг талаас нь тэр шинжлэх ухаантай холбоо түүний хэрэглээ талаас нь заавал илүү одоо юу гэдэг вэ хөөе ойлгомжтой сонирхолтой болж ярина л да. Тэгэхээр ерөөсөө л яг хүүхдүүдийн оролцоо байгаад байгаа юм тий. Зүгээр нэг юм тоолох гэсэн бодлого байлаа гэж бодъё л да тий. Тэгэхэд ингэж тоолно гэж хэлээд орчих биш. Тэрийг жижигхэн жишээн дээр нь хүүхдүүдийг оролцуулаад тэрэн дээр нь аль болох бодиттой юм оруулж ирээд тэгээд хийлэх юм бол хүүхдүүд хамаагүй сонирхолтой, хамаагүй илүү сайн толгойд нь үлдчихэж байгаа юм л да. Багангидаа ингээл нэлээ олуулаад дуртай байжгаад дунд анги руу шилжихэд дургу болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг шилжилтийн үед нь бид нар ерөн сургалтынхаа системээр багш нар эцэг их ер нь оролцогч талууд тэр хүүхдүүдийн яг шилжилтийн үе дээр онцгой анхаарах хэрэгтэй. Дээд сургуульд орж ирээл одоо за 1-р курсээс эхлээл үзэж байгаа хичээл нь одоо 10 жил буюу 12 жилдээ судалсан хичээлүүдээс нь яг цааш нь үргэлжилсэн байдлаар голцох хичээлүүд явчихдаг учраас өмнөх юмаа мэдэхгүй хүүхд бол тэгэл улам бүрэл ойлгохгүй хэцүү тийм болох хандлагатай л байна гэсэн. Тэгээ яг ер нь бол ингээд хараад байхад яг математик бол ихэвчлэн одоо самбар шохоо дээр шууд ингээд томьёо чийжлүүлэх ч юм уу тэр талаас нь ер нь ихэвчлэн заагаад харагдаж байгаа. Энэ дунд сургуульч тийм байгаах, их сургуульч тийм байгаах тий. Энэ томьёог ашиглах хэрэгэл сур гэдэг байсан бол одоо энэ яагаад хэрэгтэй юм бэ? Хаанаас гаргаж ирээд байгаа юм бэ гэдэг үндэс суурьаас нь эхэлж явдаг болчихсон. Ерөнхийдөө яагаад дургу болж байна вэ гэдэг дээр бид нар гол поинтоо өгч ажиллах хэрэгтэй. Математикийг ойлгохгүй гэсэн хүүхд байхгүй. Гол нөгөө хүүхдүүдэд маань би чадахгүй, мэдэхгүй учраас хийхгүй гэдэг ойлголт. Тэгэхээр миний хувьд бол математик дээр чадахгүй, хоцрогдсон гэдэг хүүхд бол баг.
математик гэсэн нэг тийм хүнд үе юм байгаа гэдэг тийм ойлгомж төрүүлэхгүй. Яагаад хүүхдүүд ингээд математикт одоо бүгд ингээд дурддаг юм бэ? Ярин зарим нь хэцүүгээ бодд юм хэрэг чи яг нэгд юу одоо хүн ойлгохгүй юмнаас их айж цухтаад математикс хүмүүс их айдаг штэ. Зөндөө олон талаараа хүндэрч байгаа. Яг тэр хүндэрч байгаа үе дээр ойлгохоо болж эхлээд ойлгохгүй болсноос болоод дургу болж байгаа юм чинь математик утгартай санагдаж эхэлдэг. Гол нь хүүхдүүд нэгдүгээрт залхаахгүй буюу нэг тийм сонирхлын төрүүлэхээр Хүүхдүүд маань ялангуяа гараараа өөрсдөө хийгээд үзэж байгаа зүйл нь тухайн хүүхдэд баттагдаад илүү сайн гүн батгахтад өгчдөг. Тэр имдлэгийг хизээч мартдаг. Ерөнхийдөө нөгөө нэг чиг хандлага гэвэл те зүгээр нэг багш нь урд нь гараад лекц уншдаг биш. Гэтэл тийм харагддаггүй, ойлгогддаггүй юм хүнд ял яхагүйгээр яг нүдэнд нь харуулад, ойлгуулад нөгөө гарч барьж болохоор одоо хурж болохоор харж болохоор тийм болгоод ирвэл тэр чинь нөгөө нэг ойлгохгүй байгаа юмнуудыг чи юу явах вэхээр хүнд илүү хялбар гаргах гэж байгаа байхгүй. Энд технологи ашиглаад виртуал лаборатори болгочихж байгаа. Ялангуяа математик дээр бол те нөгөө нэг сонирхолтой бодлогоо сонгож аваад тэднэрийг яг боддоор жишээлх юм бол те одоо хүзэр ашиглаад юу гэдгийг те ингээд хийж үзээд гэдэг тиймэрхүү чиглэл рүү бол нэлээх явж байгаа. Яг тэр нь юу гэсэн үг гэхээр нөгөө нэг одоо суралцагчтай илүү татаж оролцуулна гэдэг тийм чиглэл рүү бол явж байгаа. Гэтэл виртуал реалити технологи гэдэг бол яг үгээр хүүнд бол яг үгээр нөгөө харах, сонсох, хүрх гэсэн мэдрэмжийн нь бол яг үгээр нөгөө тусгай төхөөрөмжийн зорилтоор өгөөд тэгээд тэрүүгээр дамжуулаад тэрэн дээр мэдлэг өгөх боломжтой болчихж байгаа. Тэгтэл одоо математик, физик, байгалийн ухаанд яг үгээр нөгөө тайлбарлахад маш их төвөгтэй. Тэгээд нүдэнд харагддаггүй тэг бит бос юмнууд байдаг. Хөдөө сумын хүүхд байлаа гэхэд интернетээр ороод те одоо Станфордын их сургууль MIT-гийн хичээлийг үзэх боломжтой байна гэдэг чинь бол өөрөө хичээх юм бол ямар ч юм сурах боломж нь нээлттэй болчлоо. Илүү сонирхолтой сургалтын шин аргууд гараад ирлээ. Одоо Америкт, Европт одоо хөгжингүй орнууд бол яг тэрийг айл хэдийн сургалтандаа ашиглаад ингээд явж байна л да. Жишээ нь одоо хамгийн энгийн жишээ дараагаад VR, AR гэх технологи байна те. Дээрээс нь ийм багшлах одоо хүчин дутмаг байгаа газар ч гэсэн ийм сургалтуудыг ашиглах юм бол жишээлх юм бол лекцийг нь одоо ийм одоо бэлэн бэлдсэн лекц ашиглаад хажуугаар нь багшин семинарыг нь ороод явах гэсэн тийм боломжууд бол нээлттэй болж байгаа. Тэгэхээр энэ дээр ч одоо шинэ юм орж ирж байгаа юм. Юу гэхээр те ирээдүйд сургалт энэ тэр ч математик ч юм уу байгаль ухааны сургалт гэдэг чинь өөр болно те. Яагаад гэвэл одоо энэ химийн оюун ухаан энэ их өвгдөл эднэрийн чинь нөгөө үндсэн дээр юу гаргаж ирэх вэхээр энэ хүүхдэд тохирсон сургалтын арга гэж юм гарч ирж байгаа бол. Тэгэнгүүт нь тэр арга нь гарч ирэнгүүт нь тэр хүүхдэд яг энэ аргаар заахад тохирсон бас багш гарч ирнэ. Ингэж яг нөгөө тэр хүүхдэд өөрийг ойлгох одоо юуг нь хамгийн зөв сургалтын аргыг нь олоод яг энэ аргаар хамгийн сайн зааж чадах тэр багшийг нь олоод ингээд явхад бол эн чинь бол явах гэхээр яаж яахгүй хүүхдүүдийн тэр сургалтын хоцрогдол ч юм уу энэ чинь бүгд байхгүй болоод ерөнхийдөө бол яг бүгд л одоо юу мэдлийг бол авах боломжтой болж байгаа юм л да. Хинч үгээс нэг 10 жилийн хүүхдүүдийн баг хамгийн олон үзэн ядагчтай хичээл шүү дээ. Югасаа тэгж гардаг та. Тэгэхээр олон арга барилтай олон хүүхдүүд янз янзаар сурдаг хүүхдүүд. Тэр бол яг тухайн ангид байгаа ангийн уурайслыг авч явж байгаа багшийн мэдрэмжийн асуудал баг л та. Нэг хүүхдэд нэг байдлаар хэлж өгсөн бол нөгөө хүүхэд нэрийг ойлгохгүй өнгөрсөн бол дахиад нэг өөр байдлаар араас нь түтгэж өгдөг ч юм уу та. Ийм байдлаар явах. Тэр бол нөгөө тэр л стажикийн багшийн ур чадвар байх та тий. Ангидаа яаж мэдэрч байгаа ангийнхаа хүүхдүүдэд яаж харьцаж байна. Энэ хүүхдэд нь ингэж ойлгуулсан бол энэ хүүхдэд нь ингэж ойлгуулна гэдгийг өөрөө мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд бол тэргүй бас нэг хүний сэтгэлгээний хэв шинжийн хувьд бол 3 төрлийн одоо хүн байдаг гэд биднэрт бол психологийн онолоор нь тайлбарлагдсан байгаа л да. Тэгэхээр нэг урлаг талаасаа ч гэдэг юм уу тэгэхээр дагаж дуурайж давтаж хийжээж ухаардаг хүүхдүүд байлаа гэж бодохоор нөгөө талд болохоор яг туршиж үзээд үнэн байдгийн байна. Зарим хүүхдүүд нөгөө итгэж биширдэг жишээл багшийг бие авч явж байгаа байдал дуу хоолойны өнгө тэгэхээр ерөөсө багш өөрөө яг тэр жүжигчин байх хэвээр. Түүнээс гадна зөв чиглүүлэгч бас байх хэвээр. Тэгээ яг ганц багш гэж
болохгүй олон хүчин зүйл байгаа. Ялангуяа сургалтын саатаа сайхан орчин бүрдсэн байх ёстой. Багш нарын одоо соёл харилцаа хичээлийн соёлыг бол өндөр түвшинд байлгах ёстой. Хичээлээ маш сонирхолтойгоор, туршилтайгаар одоо хүүхдийн дур сонирх, насны хүүхдийн дур сонирхлыг татсан тийм одоо хөсөн хүлээсэн хичээл байх ёстой. Өмнө нь бол EBS-д бол харцангуй нөгөө туршилт хийх боломж маань их бага байдаг. Бид нар их онлын юм үздэг. Тийм ч учраас хиймд бол ихэнхдээ хүүхдүүд их дургу болчихсон байдгийг хараад байхад тэгээ яг ихтэй сургуульд ороод ирэхээр хүн ингээд туршилт лабораторид суугаад олон цагаар бид нар ингээд урвал явуулаад тийм ээ судалгаа хийгээл ингэж яхад энэ бол яг гоё мөч байдаг. Туршилтаар ер нь бол хамгийн гол зүйл нөгөө хүүхдүүдээр бид нар чи ингээд мэдээллийг дамжуулахдаа томьёолж хүргэж байгаа. Хими хичээлийн хувьд бол бүр томьёоны арт талд дандаа тоо орж ирж байгаа штэ. Тооны ухаан аяндаа суурилсан байдаг. Тэгэхээр чин хүүхдэд яг энийг зөв төлөвшүүлж болгохын тулд тодорхой нэг сэдэлж өдөөж өгөх хэрэгтэй. Тэгээд альва зүйлд дүгнэлт гаргаж байгаа. Харж байгаа зүйлдээ зөв дүгнэлт гаргах. Тухайн хичээлдээ дургуй сурагч нь тухайн хичээлээ ингээд 5-6 дахь анги хүртлээ сурсан ч юм уу те сайн сурсан сурагчаас илүү муу гадаг байхгүй. Тэгэхээр дургуй өөрийгөө хаацсан тийм сурагчдыг бид нар бас бэлтгэхгүй байх хэрэгтэй байгаа. Тэхийн тулд яхалаар тухайн сурагчтайгаа сонирхлыг төрүүлэх хэрэгтэй байгаа. Сонирхлыг төрүүлэх гэхээр буцаад л нөгөө лаборатори ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоны чинь бүгднийг авч явна. Дээр нэмээд би бол ер нь бол бас нэг өөр төрлийн 3 төрлийн багш байдаг. Шавийнхаа араадаас ингээд шавнырийнхаа араас нь туугаад явдаг гэдэг нэг манай нэг багш хэлж хэлсэн. Эсвэл дунд нь ороод явдаг багш байна. Эсвэл бүр урд нь ороод ингээд чирээд явдаг багш нар байгаа. Тэднийг ингээд бас оюун түнэлтэд хийгээд үзэх юм бол одоо бидний насны үе дээр ирэх юм бол аль болохоор нэг ч хүүхд үлдээхгүйгээр өнөөдрийнхөө хүүхдүүдэд эзэмшүүлэх чадварын тоог нь тийм олонд шунах биш. Олон чадвар хүүхдүүдэд эзэмшүүлэх гэж зорихтой биш. Нэг тодорхой тооны чадварыг бүх хүүхдэд эзэмшүүлэх гэж л оролдоно гэдэг нь нөгөө араас нь тууж аваа багш гэдэг нь тэгж л ойлгож байна. Бүх хүүхдээ сайн сургахын төлөө багш хүний чинь нөгөө амьдрал жинхэнэ багш болно гэдэг чинь ерөөсөө ангид ороод бүгдийг нь ойлгуулах гэж л хичээдэг шүү. Багш хүний заах арга дотор хүүхдийн одоо яг сэдлийг төрүүлж, сонирхлыг төрүүлж одоо хичээлийг эхлэх хамгийн чухал байдаг. Тэхийн тулд бид нар амьдрал практикт жишээ авах. Эсвэл нэг яг эзэгтэй тийм туршилтын ажил харуулад асуудал шийдвэрлэх юм. Ийм байдлаар хүүхдийн сонирхлын татаж хичээлийг заавал илүү үр дүнтэй явагддаг байсан. Сэдлээ бол янз бүрийн амьдралын асуудал, амьдралд байгаа яг амьдрал дээр болж байгаа юм одоо байгаа нөхцөл зөрчилдөг. Тийм асуудлын тохироо бүрдүүлнэ. Тэгээ хүүхдүүд асуудлын тохироо бүрдэхээр асуудлаа шийдэхийн тулд таамаглалууд дэвшүүлнэ. Тэр чинь бүгдээрээ зөв хариулдаггүй шүү дээ. Таамаглал тавиал самбартаар бичиг зөндөө өөр гой санал гарч ирнэ. Буруу байх нь хамаагүй. Хамгийн чухал зүйл байдаг. Тэрийг бид нэр сургалтаар унтраачих гад байдаг. Тэгээ энийг сэргээхээр сая хэллээ. Математикийн багш нартайгаа сайхан хамтраад тэр математик стилтэй, математик хэм маягтай энэ сургалтын чиглэлээр хөгжүүлж болно. Энэ танин мэдгүн чиглэлтэй. Нөгөөх нь яг энэ гараараа хийдэг, туршиж үздэг, мөн бишийн үздэг энэ чиглэлийг хөгжүүлэх хэрэгтэй. 1-р зууны боловсрал 20-р зууны боловсралаас юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр одоо тоон технологи буюу энэ дижитал системийг маш сайн эзэмших хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө тэр ч утгаараа физикийн хичээл дээр хүртэл бид нэр энэ тоон технологийн талаар анхны мэдээлэлтгүүнийг өгөх энэ асуудлыг бол сургалтын хөтөлбөрт оруулаад ингээ явж байгаагийн учир нь багш нар ч гэсэн өөрсдөө энэ дижитал ертөнцтэй бас маш сайн нөхөрлөх хэрэгтэй, суралцах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Хүүхдүүд бол зарим тохиолдолд зөнгөөрөө эзэмшээд сураад явцдаг. Гэтэл багш нар маань хоцроод эхэлдэг. Тэгээ хүүхдүүдээсээ хоцорчхоор нэг онлайн хичээлээ заах асуудал хүндрээд ч гэдэг юм уу. Зөндөө асуудал гарч иж байгаа нь бол ажиглагдаад. Тэдний дэлхийн нийтийн одоо мэдлэг мэдээлэлтэй танилцах асуудал бол ямар ч байсан багш нараас бол хамаагүй хурдтай бол байгаа. Хүүхд нэг гайхширч мэдлэг хүлээж авбал илүү физикт одоо сонирхолтой одоо цаашд хийх урамтай байдаг. Физикийг ойлгодог хүн байдгүй. Би бол залуу багш байхдаа ингээд нэг физик дуртай тусгай толгойтой авиастай хүүхдүүд физикийг ойлгоно гэж боддог байсан. Одоо ингээд 30 хэдэн жилийн дараа харахаар ерөөсөө л зөв заагаад зөв хөтлөөд явах юм бол физикт ойлгодог дургуй хүүхд нэг ч байхгүй. Яагаад тэгэхээр асар их томьёо үзэл
асрыг онлын юм үзэл багш бодлого бодуулахаар хүүхдүүд одоо нэг дуртай биш хэцүү хичээлийн тоонд орчих гээд байгаа. Амьдралтай холбоо заахгүйгээр өнөөдөр бол ямар ч сургалт сайжрах боломж олцсон бол муутай байдаг хэрэгтэй. Өнөөдөр физик дургуйч гэдэг юм ойлгодог олон хүүхд байна гэдэг чинь бидний нөгөө заах арга барилд, бидний нөгөө сурах орчинд асуудал байна гэсэн үг. Тэгэхээр багш яах вэ гэхээр физикийг одоо орчин үеийн яг хэрэглээ болгож, хэрэгцээнд нь тулгуурлаж, сэтэл төрүүлж, физик дуртай болгож, тэр физикийн багш төвхөрөмж, гарын доорх, хэлбэр туршилтыг төлөвлөгөө ашигласнаар хүүхд физик дуртай болдог. Тэгэхээр багшийн арга зүйн асуудал энэ дээр бас анхаарах хэрэгтэй болчиход байгаа. За мэдээж хүүхд нөгөө хүүхд насндаа ингээд физик байгалгаа маш дуртай байдаг. Тэр дур сонирхлын өдөөгөөд ингээд хөгжүүлж яадаг, лабораторид суурилсан, эсвэл сайхан гоё математик суурилсан ийм сургалтуудыг явуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар бас сургалтын арга технологи сурах явцтай хүүхдүүдийг эргээд дургу болгочдөг. Энэ бол 10 жил анзаарч байгаа их сургуулийн 1-р курс анзаарч байгаа. Физик хүүхдэд дургу байх нэг шалтгаан болчиход байгаа. Тэгээ тэрний нэг гэмтэй зүйл нь их сургуульд орж ирээд ч юм уу тэр юмыг ингээд дахиад шинээр зөв сайхан болгоё гэхээр сэргийж өгдөг юм уу? Зүрхээ авцсан, халширчсан, нөгөө сониуч зан ингээд дарагдаад алга болцсон. Тэр сониуч занг бол одоо яг scientific inquiry гэж нэрлэж болно л да. Тэгээ яг сониуч зан баггүй юу? Имийг танин мэддэг тэр хүсэл нэрмэлзэл сониуч зан. Энэ л арилаг байх нь маш чухал. Тийм учраас сургалтын гол зорилго бол энийг арилгахгүй байх хэрэгтэй. Би нэг юм шүүмжлэх гээд байгаа юм шиг биологийн хөтөлбөр байна. Эсвэл биологийн хөтөлбөр бол үндсэндээ сүйрцсэн байна. Дунд сургуулийн хөтөлбөр дээр бид шинжилгээ ухааны агуулгыг маш зөв цэгцтэй оруулж өгөх ёстой. Хэрвээ ингэж өгч чадахгүй бол бид зөвхөн хэлбэрдэн. За жишээлх юм бол одоо миний гарт ийм дээр 2 сурах хүчиг байна л да. Ургамал судлал, амтын судлал гэдээ байж байна. Тэгэхээр энэ 2 сурах хүчгээр би бол биологи судалж байсан. Тэгэхээр энэ яагаад ургамал судлал гэж ийм тусдаа ийм хүүхдэд зориулсан дунд сургуулийн сурах хүчиг, амтын судлалын сурах хүчиг байсан юм бэ гэдэг чинь өөрөө цаанаа бол маш учир шалтгаантай байсан байх. Маш зөв систем байж. Одоо бол ерөөсө биологи 1-ээс 10 эдгээд ийм олон ийм номнууд байгаа. Тэгэхээр би эднийг бүгдийг ерөнхийдөө бол харсан, үзсэн. За яагаад би энийг ингэж уншиж хараад байгаа юм бэ гэхлээр дунд сургуулиас орж ирээд биологи судалж байгаа хүүхдүүдийн мэдлэг асар хангалтгүй байгаа. Би бүр гайхаад эдгээр яг дунд сургуульд юу үзээд байдгийг ном нь ямар ингээд би өөрөө судлаад үзэхлээр энэ сэдвийн дарааллууд тэгээд бүлэглэлт, ангилал эдгээр ерөөсөө байхгүй. Биологи ерөөсөө байхгүй болцсон. Амтын дургамал судал, тасалгаан цэцэг би одоо цэцгийн дугуйлан мууланд тэр багтаа явдаг байсан. Тэгэхээр тийм юм хийж болно. Одоо жишээлбэл Улаанбаатар хотын хэмжээнд ч юм уу нэг тийм өндөр төвшний арай өндөр төвшний лабораториуд байж тэнд хүүхдүүд очиж болно. Тэгээд ерөнхий үндсэн юмнуудаа одоо сургуульдаа жижиг нэгээд явчих болох байхгүй. Тухайн одоо биологийн сэдвүүдийг илүү логтой, сэдв хоорондоо уялдаг, хангаж захыг хэрмэлцдэг л дээ. Яг л одоо эвлүүлдэг тийм тоглоом шиг. Тэгэхээр нэгийг эвлүүлэхэд дараагийн хэсэг нь эвлэгддэг ч юм уу. Тэгээд дараагийн хэсэг эвлэгддэг ч юм уу. Иймэрхүү байдлаар заахыг хүсдэг. Тийм учраас ерөөсөө системс хэрэгтэй. Яагаад энэ биологийн шинжилгээ ухааны эртний салбаруудыг ингээд гараад ирсэн гэдэг чинь ерөөсөө л энэ чинь органик байга амьдрал дээрээс гарч ирсэн юм зүйл байхгүй. Нэг сэдвийг заахад дараагийн сэдвийг өмнөх заасан сэдвээр заавал дөрөөл заадаг. Тэгээ хүүхэд гэдэг чинь их сонин штэ. Яг ингээд мэддэг юм яриад тэгээд дараа нь одоо тэн дээр нь суурлаад дараагийн нөө мэдхгүй ойлголтыг өгөхөөр айгүй тийм happy баяр жаргалтайгаар суралцдаг гэсэн. Яг тэгвэл багш мэддэг өмнөх хичээл дээр мэддэг юм ярьлаа. Тэгээд цаашаа ингэж заавал юм залгамж болгоотой заахыг ирмэлцдэг. Хэрвээ энэ хойлон бантангаараа явах юм бол хүн юмыг бүр цээжилж чадахгүй. Ер нь бол бүр цээжилж чадахгүй. Энэ толгойд нь тогтохгүй гэсэн үг. Гэтэл бид нар яаж ийм нөхөр энэ бүх агуулга ингээд тэгш тараагаад тэгээд олон удаа давтаад ингээд үнэхээр залхах маягтай явж ингэж харагдаг. Би одоо өөрийн дүүнэрийн хүүхдүүд дээрч харж, өөрийн хүүхдүүд дээрч харж, олимпиадын бэлтгэлийн хүүхдүүд дээрч харж штэ юм чинь. Тийм учраас хичээл дургу явах дургу гэсэн маш олон хүүхдүүд ирээд давтлага консультац зөвлөгөө авдаг. Тэднэр дээр үзгээр үнэхээр залхсан байдаг. Үүнээс болоод байгаагаар энэ хүмүүсийн одоо тэр хүүхдэд ухаан муутай, энэ хүүхд ухаан сайтаагаас гол нь биш те. Хүн гэдэг чинь ер нь бол яг өөрөө хөдөлмөрлөөд яхад бол ухааны ихтгэлцэл энэ орилцоо явж байгаа шүү дээ. Хамгийн гол юм нь юу вэ гэхээр энэ нөгөө
хүүхдэнд тохирсон тэр нөгөө сургалтын арга нь заримд нь тохироод заримд нь тохирохгүй болчиход байгаа байхгүй. Ийм учраас тэр тохирсон хүүхдүүд нь тэрнийгээ сайн ойлгоод ингээд хурдан явчихад байдаг. Тэр нь сургалтын арга нь тохирохгүй болохоор тэр чинь нөгөө анх нөгөө тохирохгүй болохоор чинь тэрнээ чи ойлгохгүй болоод ирнэ. Хүн юм ойлгохгүй болоод ирэнгүүт ойлгохгүй юмдаа дургу болж эхэлдэг байхгүй. Тэгээд тэрэнд дургу болохоор чинь тэр чинь нөгөө ерөөсөө нэг хоцрогчул тэгээд хоцрогдоод яваад байдаг ийм л аюул гарч ирж байгаа юм л да. Багш тухайн хүүхдийг одоо онцлох нь шүү дээ. Онцлно гэдэг маань зөвхөн нөгөө нэг онц муу сайн дунд гэж онцлох биш. Тухайн хүүхдийн одоо тэр сурах арга барил, мотивашн, хандлага нь яаж өөрчлөгдөд байгаа нь хэлбэлцээд байгаа нь тий. Жохон одоо буруу унаад авах юм бол энийг эцэгтэй хамтран, сурагчтай хамтран хэрхэн яаж дээшлүүлэх вэ гэдэг одоо хариу үйлдэлийг яаж өгөх вэ гэдэг нь амар чухал болоод байгаа. Ерөөсөө сурах хүчгийн хэмжээс байгаад байна зарим багш нар. Тэгж болохгүй. Багш хүн бол өөр асар их мэдлэгтэй, өөр асар их судалгаа хийсэн, асар их шаваасаас суралцсан шүү дээ. Одоо өдөр болон хүүхд одоо би мэддэг хүүхд мэдэхгүй гэж бодлохгүй. Хүүхд чи хамгийн их мэдлэгтэй, хамгийн их багш тэр юу вэ гэж асууж байгаад мэддэг багхгүй. Тэгэхээр ер нь багш хүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Заа гаргаа өдөр бүр шинжилж явах хэрэгтэй. Тэгээд өөрөө ном их унших хэрэгтэй. Тэгээд номоос маш их мэдээлэл авна. Одоо интернетд чинь бас нэлээ материал байж шүү дээ. Хөвгний хөгжил гэдэг юмыг л айгүйх анхаарах хэрэгтэй. Дөрөв хэлсэн тасралтгүй суралцах ёстой. Тэгэхээр нэг их сургууль төгсөөл би юм сураад дуусчлаа гэдэг ойлголт хүмүүс төр байдаг, хүлээлт байдаг. 10 жилээ төгсчлөө, их сургууль төгсчлөө, мастер, доктор хийчлээ. Тэгэл болчлоо гэж ойлгоод байгаа. Тийм ойлголт байхгүй. Өдөр болгон сурах ёстой. Ялангуяа өнөөгийн цаг үеийн нэгэн дээр. Тэгэхээр тэр тасралтгүй суралцах чадвар гэдгийг сурмаар байна. Бид нэр 10 жилтэй байж чад 11 жил болгоо. Зүгээр сунгацсан. Агуулга зүгээр сунгацсан. Дараа нь 12 жил болгоцсон. Нэмсэн. Гэтэл 10-11 дугаар ангийн буюу тэр ахлах сургуулийн хичээлийг заах багш нарыгаа давтан бэлтгэх, шинээр бэлтгэх энэ асуудал дээр маш том алдаа хийсэн. Тийм болохоор зэрэг ахлах сургуулийн хичээлийг тэр зохих төвшөнд нь шинэ ухааныхын төвшөнд авч явах чадвартай багш нар одоо манай дээр өгүүлэгдэж байгаа. Тэгэхээр энэ нь бол өөр айгүйх. Бид нар суур одоо лабораториудыг байгууллаа гэдэг тэрний заах болсон хүчнийг нь бэлтгэхгүй бол үндсэндээ нөгөө чадвартай багш нар, сайн багш нар байж ижил лабораторио сайн ашиглана, тэгжээ сайн сурагчд дараагийн ирээдүйн болсон хүчнийг л бүрдүүлнэ. За энэ дээр ажилладаг багш нараа бэлтгэх ёстой, сургах ёстой. Тэгэхгүйгээр одоо багш нь өөрөө энэ лаборатори тодорхой хэмжин дээрээ ажиллагаа асуултаа ашиглах муутай байвал энэ өөрөө цаашаа хөгжихгүй юм. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа математик байгалийн ухааны багш нарыг аваад үзэхэд бол мэдлэгийн хувьд нэгдүгээрт бол ахиулах шаардлагатай байна. Тэгэхээр багш нь хэр сайн багш, хэр сайн хүүхдтэй юм хийж өгч чадж гинүү тэрнээс маш их зүйл хамаардаг болов гэж бодчих. Тэрнээс биш нэг хүүхд нь муугасаа болоод математик мэдхэ байдаггүй байна. Ийм тал. Тэгэхээр энэний нэг чухал юм болохоор багшийн хөгжил, ажлынхаа байран дээр яаж багшийг тасралтгүйгээр хөгжүүлэх уруу холбоотой байх энэ нэг машин механизмыг оруулж ирэхээс арга байхгүй. Хамгийн чадварлаг хүүхдүүд нь багш эмч болдог байлаа. Тийм учраас тэр үеийн багш нар бас сайн байсан, сургалт сайн байсан нь бол хамгийн шилдэг сурагчд багш болдог. Одоо хүмүүс нь иргэд нь багш болдог, залуучууд нь багш болдог байсантай би бас холбоотой гэж үздэг. Сүүлийн жилүүдэд багш их хоор болж байна. Сайн хүүхдүүд маань багшийн мэргэжлийг сонгохгүй байна. За энэ дээрээс удаа сайн хүүхд багшийн мэргэжлийг сонгоогүй тохиолдолд үнэхээр одоо сургалт одоо сайн байх арга байхгүй болчихно. Нөгөө суур чадамж гэдэг хүнд бол маш чухал гэдэг. Ер нь 1990-ад оны үеэс эхлээд бол энэ зах зээлийн одоо нийгэмд шилжихтэй холбоотойгоор Монгол улсад багшаар одоо чанартай эсэлт авах асуудал бол жоохон хүндрэл учирсан. За ингээ 90 оноос 2010-15 хүртэл бол шилжилтийн үе байна. Боловсролын салбарт. Байгалийн ухааны багш нарын одоо хүртээмж сүүлийн үед нэлээ багасч байна. Боловсролын том шинжилгээ хийж байгаа 30 жилиг аваад үзэхээр нэг талаас богинохон хугацаанд бол нэлээ их зүйлийг хийж амжилттай шилжиж байна. Нөгөө талдаа бас шамлалтай үр дүн байна гэсэн үг. Тэгэхээр хөтөлбөрийн одоо энэ хэрэгжилтэнд нөлөөлж байгаа хүчин зүйлэг бол олон 10 хүчин зүйл байгаа. За Монгол улс түүхээс аваад үзэхэд зөвлөлтийн үед бол хоёр чухал давуу тал байсан. За нэгдүгээрт бол ахлахын боловсрол бол маш хүчтэй байсан. Мэдлэг олохын хувьд одоо практик туршлагыг лабораториор олохын хувьд нөгөө талаас политехник боловсрол айгүй хүчтэй байсан. Гэтэл 90-ад оны нийгэм задарснаар юу болов гэхээр багшийн мэргэжлийн үнц нь
одоо үнэлэмж ингэж унаад тэр хэмжээгээр одоо багшийн одоо мэрэгчлэр бол чадварлаг бус хүүхдүүд бас тодорхой ихэнх хувийг эзэлж сурдаг. Тэгээд тэр төгссөн хүүхдүүд ч одоо бол эд багшилж байгаа шүү дээ. Нэг хэсэг бол ер нь багшийн мэрэгчлэлийг сонирхдаг хүмүүс цөөрцөн байсан байхгүй. Ягаад гэвэл нийгэмд тэр үнэлэмж нь унчиж байгаа юм чинь. Ерөнхий улс хурлын сургуулийн багш нарын ажиллах орчин, нөхцөл, за цалин урамшууллын тогтолцоог одоо хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг асуудал бол өнөөдөр Монгол одоо улсын, Монголын төрийн одоо бас нэг одоо бодож энийг гарцыг одоо хайж байна. Сүүлийн 3 жилийн статистикээр бол дунджаар нэг жилдээ 30-аас 40 хүүхэд бол төгсөж байна. За ер нь бид бас их судалж байгаа. Яг Монгол улсад ерөнхий боловсролын сургуульд энэ байгалийн ухааны чиглэлээр шаардлагатай байгаа багш бол маш их байна. Ялангуяа орон нутагт энэ багшийн шаардлага хаагц бол үнэхээр хүрэлцэхгүй байна. Өндөр оноотой тийм их сайн шилдэг хүүхдүүд бол багш бэлтгэх сургуулиудад орохгүй байгаа гэдээ бараг шулуух хэлж болно. Мэдээж одоо дунд сургууль суурин сайн тавигдаад тэр мэрэгжлийг хүсэн хүлээсэн тэр хүүхдүүдийг бид нар олж ихтэй сургуультай элсүүлж чадах юм бол бидний ихтэй сургуулийн сургалтын чанар дээшлэн. Нөгөө талаас нөгөө сургаж байгаа ихтэй сургуулийн маань өөрийнх нь орчин багш нарын чадвар гэд бас олон хүчин зүйл чинь энэ хүнийг сургахад нөлөөлнө шүү дээ. За багшийг одоо тасралтгүй одоо мэдлэгийн болон практик туршлагаар хангах асуудал бол боловсрол шинжилгээ ухааны яамны одоо хамгийн чухал асуудлын нэг байна гэж үзэж байна. Жид төгсөж байгаа нь 30-аас 40 хүүхэд гэдэг бол өнөөдөр шаардлагатай байгаа ажлын байр хэрэгцээ хангаж чадахгүй. За Монгол Улсын их сургуулийн багш бэлтгэж байгаа хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь өөрөө бид эрт дээр байстэй нэлээд их сургууль байгуулах үеэсээ эхлээд үндсэндээ шинжлэх ухаанд суурилсан боловсролын ур чадварыг олгоход зориулж байгаа хөтөлбөр гэсэн. Өөрөөр бид нар шинжлэх ухаанд тухайн салбарынхаа шинжлэх ухааныг сайн мэдсэн суралцагчдад нэмээд боловсрол дидактикийн үндсэн ур чадвар мэдлэгийг өгсөн ийм хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрөөр суралцж төгсөж байгаа манай төгсөгчд маань үндсэндээ ерөнхий боловсролын сургуулийн ахлагангийн байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрийн ачааллыг хариуцаж авч явдаг юм онцлогтой ингэж явж ирсэн бас боломжтой байна. Энэ бол манай үндсэн онцлог. Монгол улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн цэцэрлэг ороод цөөп ороод нийт багш нарын 58% нь боловсролын их сургуулийн төгсөгч нар ажиллаж байгаа. За ийм учраас нэгдүгээр боловсролын их сургуулийн бас нэг онцлог давуу тал нь бол зөвхөн ингээд нөгөө заах арга, дидактик сургууль мөжүүлэх ухаан гэдгээсээ бас нөгөө талаар бидний нэг давуу тал бол юу гэдг вэхээр их сургууль гэдэг статусынхаа үрээд бол тодорхой одоо өөрснийхөө зааж байгаа мэрэгжил чиглэлүүдийн эрдэмтэд, судлаачид одоо Монголын бас оюуны том уурэг тарих бол одоо манай боловсролын их сургуулийн багш хүний нөөц. За тэгээд энэ том одоо судалгаа шинжилгээнийхаа чиглэл дээр нэмээд бусад ихтэй сургуулийн багш нараас манай багш нарын ялгагдах гол онцлог бол нөгөө багш бэлддэг гэдэг утгаараа боловсролын их сургуулийн онцлог бол чадварлаг, заах аргатай, академик мэдлэгтэй ийм багшийг бэлтгэдгээрээ давуу онцлог талтай гэж хэлж байна. За манай Монгол Улсын боловсролын их сургууль бол одоо бол бага, дунд, суур, тэгээ ахлах цэцэрлэгийн одоо сургуулийн өмнөх боловсролын багш нарыг бол ихэнх одоо багш нарыг бол бэлтгэж маш их ачаалттай сургууль байгаа учраас энэ сургуулийн бас одоо багш бэлтгэх ачааллыг хөнгөлөх үүднээс бусад одоо төрийн өмчийг сургуулиудыг одоо ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн жилд бид эсэгч төрүүлж тодорхой төлбөрийн хөнгөлтүүдийг бий болгосон. За энэ жилийн үед бол яг миний саний дурдсан энэ 5 чиглэлийг дангаараа яг энэ цэвэр энэ хөтөлбөрт лесен сурч байгаа суралцагчдын тэтгэлийг бол 100% хүртэл хэмжээгээр бид нар хөнгөлж байгаа. Энэ түнцэндээ цэвэр энэ мэргэжил дур сонирхолтой, авьяас чадвартай хүүхдүүдийг сонгож авч ажилуулж, сургаж, дадлагшуулахад чиглэж байгаа бодлогын хөтөлбөр гэж олж байна. 2014 оноос багш мэргэжлэр төрийн өмчигтэй сургууль сурж байгаа оюутны төлбөрийг төрөөс хөнгөлж эхэлсэн. За энд нь бол элсэлтийн ерөнхий шалгалтанд 750-аас дээш оноотой хүүхэд бол бүтэн 100% суралцагчдад үзүүлээд байдаг, учруулад байдаг. Энэ сургалтын төлбөр гэдэг асуудлаас нь бүрэн дүрэн чөлөөлөөд илүү тэр хүүхдээр амжилттай, сонирхолтой сургалтыг бэлтгэдэг. Энэ маань бас сүүлийн үедээ үр дүнгээ өгөөд энэ салбараад эсэж байгаа эсэгчдийн тоо энэ жил нэлээд хэмжээнд нэмэгдсэн гэж харж байгаа. За дээрэс нь сүүлийн жилүүдэд бол боловсролын их сургууль өөрөө
одоо 600-аас дээш оноотой оюутанд эхний жилийн сургалтын төлбөр 50%. За тодорхой мэрэгжлүүдээр чиглэлүүдээр эрэгтэй оюутанд бас одоо сургалтын төлбөрийн хөнгөлөлт. За одоо захирлын нэрэмжит тэтгэлгүүд гээд өөрөөр хэлбэл багш мэрэгжлийн эсэлтэй холбоотой үнийг чанаржуулахын тулд бол төр засгаас олон яг сургуулиас бол тэтгэлэг хөнгөлтүүдийг бол маш хангалттай сайн зарлж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр өөрөөр энэ хөтөлбөр суулжж байгаа хүүхэд бол өөрхөн сургалтынхаа амжилттай шалтгаалаад тасалтгүйгээр тэтгэлэгт суралцаа төгс хүртээ юм боломж байгаа. Энэ бол миний хэлээд байгаа нэгдүгээрх буюу тэтгэлгийн дэмжлэг. За багшийг бэлтгэхэд бол зэргийн болон зэргийн биш сургалтын шинэ одоо багц хөтөлбөрүүдийг бол өнөөдрийн одоо байдалд маш сайн одоо нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гарах шаардлага байгаа. Өөрөөр тухайн аймаг захиалгаар оюутан суралцагчдад бэлдүүлнэ. Энэ суралцагчид маань буцаад аймагт ажиллах ажлын байр биелэн буюу бид ажлын байрны дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За гурав дахь нь бол энийг сайжруулахын тулд миний түрүүний ярианыханд хэлсэн байгаа хөтөлбөр өөрчлөх шаардлагатай байна. Хөтөлбөр өөрчлөх боломжийг олох хэрэгтэй. Үндсэндээ 14-15-нд боловсрол шийдвэр ухааны яамнаас батсан бакалавр хэлбэр тавих нийтлэг шаардлага болоод боловсролын эндэгтэй уялдуулаад үндсэндээ манай уламжлалаар бэлдэж ирсэн хөтөлбөрийн онцлогч халдагдчихад байна. Ялангуяа ахлахын багш нарыг бэлтгэхэд бол Монгол Улсын их сургууль бол маш хүчтэй татан оролцуулах шаардлага бол байгаа. Энэ хүүхэд сайенсаа дийлэхээр эзэмшсэн хоёрдугаарт 10 жилийн системд бослох эрхтэй байх энэ хөтөлбөрийг бэлтгэж байгаа. Энийг бол бид нэгдүгээр хөтөлбөрийн өөрчлөлт хийх. Тэгэхээр зэргийн гэдэг нь бол одоо ерөнхий улс хурлын сургуулийн багш нарын ихэнх нь бакалавр зэргийн золтой байдаг. За эдгээрийг бол одоо магистр, доктор, докторийн дараах одоо сургалтуудад бол хамруулж иж өнөөдөр бид нэр ерөнхий улс хурлын сургуулийн боловсролын тогтолцоо, чанарын тогтолцоог өндөр түвшинд аваачна гэж бодож байгаа. Эхнийз магистр өөрөө нэлээд өртөгтэй сургалт байдаг тийм. За бакалавраа бэлтгэсэн суралцагч маань магистрт өөрийнхөө суралцж чиглэлийг өөрчлөх замаар магистрийг багшийн хэлбэрээр суралцж төгсөх нь боломжтой. Энэ мэргэжих шаардлага орон нутгийн ажлын байрны эрэлт хэрэгцээгээ тулгуурлалтаар бид нэр хараад үзэхээр бид нар яг магистрийн орон нутгийн зориулалтын сургалтуудаар хоёр дахьч буюу бидний ярьдгаар энэ боловсролын магиструудыг бас олох замаар тийм энэ асуудлуудыг шийдвэрлэх боломж байгаа маань гэж хараад байгаа шээ. Монгол Улсын их сургууль одоо боловсролын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулийг одоо хамтран багш бэлтгэх энэ тогтолцоо, багш бэлтгэх энэ хөтөлбөрийг шин шатанд гаргана гэдэгт бол огтын эргэлзэхгүй байна. Зүгээр ерөнхий утгаар нь хэлэх юм бол одоо 40 жил боловсролын салбарт ингээд ажиллаад харахад бол эртний гэж хэлээ тийм ээ. Дээхэн үед орж ирж байсан одоо өмнөх нийгмийн үеийн оюутнууд өнөөгийн оюутнуудыг харьцуулахад зүгээр хөгжлийн хувьд бол орчин үеийн хүүхдүүд бол хамаагүй мэдээж нийгмээ дагаад илүү хөгжсөн, илүү чадварлаг залуучууд байгаа нь зүүн хэрэг. Сайн хүүхдүүд нь одоо маш сайн байгаа. Бидний үедээ зөөрлөх арга байхгүй. Одоо нөгөө яаж ийнэхээр хилтэй болцсон байна хүүхдүүд, интернеттэй болцсон байна. Дэлхийн нийтийн маш олон мэдээлэлд хандж байна. Сайн хүүхдүүд нь үнэхээр сайн шүү дээ. Одоо заримдаа баг манай их сургуулийн багш нараас сайн хүүхдүүд байдаг байхгүй. Ирээдүйн улс одоо хүүхдүүд, залуучууд бол одоо маш хүчтэй байна. Тэдгээрийн төрлөг бол одоо маш хүчтэй одоо айсуу байна, ирж байна. Бид нар бол хүүхдүүдтэй ингээд энэ тэгш гарааны боломжийг олгож чадахгүй байх ийм нөхцөл үүссэн учраас бол энэ боловсролын чанарын ялгаа үүссэн байна. Тийм учраас хүүхэд бүрт өнөөдөр хаана амьдарч байгаа, ямар сургуульд сурж байгаас үйл шалтгаалж хүүхэд бүрт бид нар боломж олгох хэрэгтэй. Өөрөлд 12 жил нь байгаад идэг, гадна талаас нь харахаар багш нар байгаад идэг. Гэтэл нөгөөдхийгөө чанарын тухай асуудал ярихад асуудал өөрөөр тавигдчихад болохгүй. Ер нь чанарыг бид юу гэж тодорхойлох вэ? За тэгээд энэ чанараа яаж хэмжих вэ? Ямар арга барилаар энийг хэрэгжүүлэх вэ гэдэг дээрээ одоо энэ олон талуудын хамтын оролцоотой ийм үйл ажиллагааг зайлшгүй явуулж иж одоо энэ үйл ажиллагаа маань чанаржиж одоо хүн болгон одоо тий оролцогч тал болгон юм хүссэн үр дүнгээ одоо хүртэх юм хэрэгтэй болно. Босоод одоо 500 гаруй сургууль нь өнөөдөр ингээд байгалийн ухааны лабораторигүй хүүхдүүд одоо хичээл практика их юм боломжгүй байгаа тохиолдолд бид нар одоо сурлагын боловсролын чанар ярих өнөөдөр үнэхээр хүндрэлтэй. 4-р сард яг манай ажлын хэсэг хийсэн судалгаагаар хамгийн эхлээд өгнэг зөвхөн лабораторийн нэг тодорхой багцнуудын ашиглалтын хувийг одоо тодорхойлох судалгааг хийсэн боловч яг бидний таамагснаас гадна маш олон асуудлууд гарч ирсэн. Эдгээрийг яг одоо ерөнхийдөө хэлэх юм бол бүр яг суур төвшөндөө яг лабораторийн тогтолцоо нь алдагдчихсан. Одоо үнэлгээ
хадгалалт хэрэглэх түүний хадгалалт ашиглалт те гэх мэтчлэн яг лабораториуд тойрсон тэр бүх асуудлуудыг одоо шийдэхгүйгээр лабораторийн тэр тун цаашлаад байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах ямар ч боломжгүй гэсэн одоо дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тийм учраас энэ дэр системтэй хандахгүй нэг 5 өдрийн семинар ч юм уу нэг хөтөлбөр гаргаад 5 өдрийн семинар хийгээд багш нар сайхан боллоо их юм сурлаа гэдэг буцаагаад үцгээд огтоосоо нэг үдгийг хичээл дээр хэрэглэхгүй хуучнараа яваад байх хандлагатай байгаа. За ерөнхий боловсролын сургуулийн хувьд аваад үзэхэд дэлхийн нийтийн жишгээр аваад үзэхэд ялангуяа ахлах сургуулиудыг бол магадлан итгэмжлэх процесс бол явагддаг. За тэр хөтөлбөрүүд дээр бас магадлан итгэмжлэх процесс явагддаг байх нь байна. За энэ хоёр зүйлийг бол Монгол улсад бол хийх шаардлагатай байгаа. Өөрсний зүгээс хэрэгжүүлж байгаа хөтлүүр янз бүрийн зүйлүүд бас болохгүй байгаатай холбоотой байж магадгүй ч гэдэг юм уу таамаг ийм одоо янз бүрийн юмнуудаа асуудлаа нэг тийшээ гаргахын тулд бол бид нар боловсролын сургуулиуд нийт хэрэгжүүлж байгаа бүх хөтлүүрийнхаа 90% нь бол дотоодын байгууллагын магадлалын итгэмжлэх үндэсний зөвлөөр магадлалын итгэмжлүүлэлт. Ер нь өөрийн үлгийн тайлан бичсэн магадлалын итгэмжлэлт хамрагдсан сургуулиудын маань гол өөрчлөлт давуу тал бол ерөөсөө өөрийгөө үнэлнэ гэдэг бол хөгжлийн чухал гарцсан байна. Бид өөрсдийнхөө давуу сул талыг тодорхойлох. Тэгэхээр өөрсдийнхээ хийсэн үйл ажиллагааг судлана, шинжилнэ. За тэгээд энэ дээр бид ямар давуу талыг бий болгоч ба бас ямар сул тал бидэнд байна вэ? Энийг яаж засаж сайжруулах ёстой вэ гэдэг тал дээр одоо ухаанаа уралдуулж шийдлээ олдог учраас энд одоо ёстой нэг оролцогч талууд бүх оролцогч талуудын оролцоо чухал. Тэгэхээр энэ дээр бол хөндлөнгийн үнэлгээ бүх одоо сургуулийн одоо тэр орчин тогтолцооны асуудал, лабораториудыг байгуулах асуудлууд ингээд сайхан чигдрээд гараад ирнэ. За нөгөө нэг хоёр асуудал байна. За гуравт нь бол тэр сургуулиуд дээр байгаа аливаа одоо хичээлийн одоо явуулахад хэрэглэгддэг лабораториудыг магадлалын итгэмжлэх асуудал. Дараагийнхаа 5-10 жилийн хөгжлийн замыг бол хамт олноороо шийдвэрлэх энэ үйл ажиллагаанд их тустай юм байна гэдэг одоо үр дүн бол бидэнд удаа дараа илэрхийлж байсан. За хоёрт нь тэнд ажиллаж байгаа лаборантууд, техник ажилчид за тэр лабораторийг ашиглаад хичээлж байгаа багш нарыг итгэмжлүүлэх асуудал байдаг. Certification гэж одоо процесс байдаг. За энэ бол чанарын дэд тогтолцооны асуудал байдаг. За энийг бол Монгол улсад бол засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг стандарт хэмжил зүүн газар хийх ёстой. Бид нар өсөө 3 чиглэлийн үнэлгээ хийдэг болоо. Сурагчийн үнэлгээ, тийм ээ. Багшийн үнэлгээ, сургуулийн үнэлгээ. Гэхдээ бид нар хүүхдүүдийн хооронд нь өрсөлдүүлэхгүй. Ер нь олимпиадын хүүхдүүд бэлддэг биш. Амьдралд өөрийгөө аваад явж чаддаг ийм л хүүхдүүдийг бэлдэх тогтолцоо өөрөө Монгол улсын боловсролын тогтолцоо байх хэрэгтэй байхгүй юу? Боловсролын чанар, боловсролын үр өгөөж гэдэг бол маш олон хүчин зүйлээс хамаарсан, маш олон оролцогч талуудтай тийм том хувьсагч байхгүй. За сургуулийн захирал бол мэдээж сургалтын орчин бүрдүүлэхэд онцгой харж ажиллах хэрэгтэй байгаа. Тийм учраас ерөнхийдөө би бол сургуулийн удирдлагаар ажиллаж байхдаа бол физикийн лабораторийг одоо багц төхөөрөмжийг бүрдүүлэх, бүр болохгүй багш нарыгаа бүр гарын доорх материалаар үзүүлэх туршилтын ажилтны төхөөрөмжүүдийг цуглуулах зорилгоор 100 айл руу хүртэл явуулаад багш нарыгаа яг тохирох тийм ээ жижиг деталуудыг олж ирээд багшаараа тийм гарын доорх материалуудыг хийлгэж ирсэн. За ингээд сургуулийн захирал хүн байгалийн ухааны хүн юм уу физикийн багш гэдэг хүн бол бүр илүү яг энэ байгалийн ухааны хичээлийг төлхөө илүү анхаарч идэг. Энэ дээр бол илүү санаа тавьж идэг. За менежер бол тэр лабораторид хүрээд ирсэн багц төхөөрөмжийн ашиглалт өнөөдөр тэр лабораторийн багжийг хэрэгжиж байна уу? Эсвэл аль нэг шкафын чаржтай байж гин үү? Энэ дээр бол сургалтын менежер анхаарч зөвлөгөө өгч заашгүй ажиллах шаардлагатай байдаг. Удирдлагын зүгээс яг ямар өвчин зүйлүүд чухал вэ гэхээр удирдлагын одоо менежмент, манлайлал гэх мэт өвчин зүйлүүд бол одоо тэр багшийн ажилдаа сонирхолтой байх, ажилдаа сэтгэл ханамжтай байх гэх мэтлэн буцаад багшийн бүх үйл ажиллагаанд нөлөөлөд эхэлнэ. За ер нь багш байж байгаа сургалтын менежер болох гэдэг бол бүх багш нараа ойлгож ажиллана. Өнөөдөр багшид юу хэрэгтэй? Энэ багш хөтөлбөрөө хийхэд ямар юм дутагдах юм? Тийм ээ? Арга зүгээс сайжруулахад ямар анхаарал хэрэгтэй юм? Энэ талаас нь илүү мэдрэх боломжтой болдог. Менежер байж байгаа захирал болсон хүн бол үнэхээр сургалтыг бол 100% ойлгож яадаг. Тийм учраас өнөөдөр тэр миний одоо хүсээд байгаа тэр лабораторийн ажил нь хүүхд болгоно хүртээмжтэй байгаасаач гэдэг юм уу тийм ээ. Энийг бүхэнд нь хүртээмжтэй байлгахын тулд би юу хийх вэ гэдэг ч юм.
Тухайн хүүхдийн одоо ядчил хичээл ном даалгаварт нь анхаарах, тэр хандлагыг нь зөв байлгах, сургууль хичээлдээ дуртай байлгахад нь эцэг эхийн оролцоо бас маш чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр боловсролын өрөөгөө сурлагын амжилт гээл тэгэхээр зөвхөн сургуульд авчиад наагаад хайчдаг тэр үе л одоо хүлээлгээд үлдээчдэг тэр үе бол өнгөрчөөд байна. Эцэг эхийн роль, багш нарын роль, сургуулийн роль үүрэг их чухал байдаг л да. Өөрөлдөл тэр хүүхдийг анханаас нь тэр байгалийн ухааны салбарт дуртай болгох. Тэр салбарт одоо салбарын сайхныг нь мэдрүүлэх хамгийн чухал гэж хардаг. Сониуч зан гэж юм ингээд танин мэддэг хүсэл мөрөөдөл багын одоо нөгөө бүр тэр багаас энэ сониуч зан нарилэг байгаас энэ хамгийн чухал. Ерөөсөө сониуч зан нарилэг байх юм бол хүн тэр 10 жилийн суурин дутуу байсан ч гэсэн бид нар ингээд бэлтгээд явждаг. Тэгээ харамсалтай нь манай сургалтууд бол энэ зангийн баг арилгах тийшээ нь л хандчаад байдаг баг. Хүүхэд гэдэг бол сургуулийн өмнөх нас ер нь төрснөөсөө ахуулаад энэ хүүхдийг ч бид хөгжүүлэх хэрэгтэй байдаг те. Тэгэхээр сургуулийн өмнөх наснд цэцэрлэгээс ахуулаад бага ангидаа ороод энэ болгонд хүүхдийн сониуч зангал үргэлж өдөөж явах хэрэгтэй баг. Хизээч хүүхдийг одоо юм асуухт нь те хариулахгүй байх жишээлбэл те одоо эсвэл бол энэ чамд хамаагүй ч гэдэг юм уу ийм байдлаар хүүхдийн нөгөө сурах хэрэгэлцлийг ерөөсөө унтрааж болохгүй. Тэгж бодож байна. Мэдээж их сургуульд ингээд шууд орж ирээд тэр програмаа гүйцээд яваасаа барууны одоо шилдэг ихтэй зургуул шууд ороосоо гэвэл тэр тавигддаг шаардлагуудыг суур боловсролуудыг эзэмшээд ороод ирээсэ гэж ингэж боддог. Бүх энэ боловсролын байгууллагуудаар яваад төгсөх үедээ хүүхэд ягаад дугуй болчдгийг, хүүхэд ягаад тийм сурах эрмэлзэлгүй болчдгийг. Энэ бол бидний энэ боловсролын тогтолцоонд нь өөрт нь бас асуудал байгаагийн шинж. Тэгэхээр энэ боловсролын тогтолцоогоор ялангуяа гэр бүлийн хүмүүжлэр эцэг эх ч гэсэн энд бол маш үүрэг оролтоо оролцох хэрэгтэй байдаг. Тэгэхээр амьдрал дээр байдаг нэг юм байдаг, тэр нь юу гэхээр багын багш нарыг одоо суурийн багш нар муу сургасан гэдэг тийм ээ. Дундын багш нараа дээдийн багш нар нь муу сургасан гэдэг ингээд бие биеэ доошоогоо шүүмжлээд байдаг. Гэтэл яг өөр дээрээ хүрээд ирсэн хүүхдээ би яаж өөдөн чадчихэв нөө? Би өмнөх сургалтынхаа шат түвшинд би ямар дэмжлэг үзүүлж гэнэ үгээд ингээд дунд сургууль, ихтэй сургуулийн залгамж холбоо байхгүй. Тийм учраас бид нар энэ мэрэгжлийн боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсролоо ингээд энэ төвшин хоорондын интеграцл гэж ярина, тийм ээ. Энэ төвшин хоорондын агуулгуудын энэ хөтөлбөрийн интеграцлуудыг хийж бид нар улс орондоо ирээдүйдээ өрсөлдөх чадвартай ийм боловсон хүчнийг бэлтгэсэн юм. Тийм учраас бид нар энэ ерөнхий боловсролын ахлах сургууль, мэрэгжлийн боловсрол, дээд боловсрол хоорондоо хөтөлбөрийн интеграцл буюу хөтөлбөрийн одоо агуулгын холбоосууд хийж одоо залуучууд маань ерөнхий утгаараа бол одоо ингээд энэ төрөүний миний хэлж байгаа цогц чадвар, мэдлэг, чадвар, төлөвчлүүдийг эзэмшсэн ийм өрсөлдөх чадвартай залуу Монголын ирээдүйг авч явах энэ үеийг л бид нар бэлтгэх зайлшгүй шаардлага байна. Энэ STEM боловсролыг хөгжүүлэх бодлого бол ерөөсөө ихтэй сургууль дээр ярихаас илүүтэйгээр ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулиудын хооронд нь мэйчинг хийх, тохируулах хийх энэ асуудал бол хамгийн чухал байдаг. Тэгээ үүнийг бид нар одоо ингээд цааш нь одоо хөгжүүлэхэд бол манай одоо ерөнхий боловсролын 820 гаруй сургуулийн тэр ахлах ангиуд дээр нь одоо сайенс буюу тэр STEM боловсролуудыг одоо бий болгоод ингээд эндээсээ үндэслээд одоо ихтэй сургуулиудтай тэр боловсролын системийг хооронд нь уялдуулаад ингээд хөгжүүлэх юм бол бидэрт маш их боломж байна гэж үзэж байгаа. Магадгүй одоо олон улсын хөтөлбөр стандартад баримжаалсан хөтөлбөртөө мөртлөө одоо бүрэн дунд боловсролын тэр өндөр түвшингийн хөтөлбөрийг дүүргээд ирж байгаа хүүхдүүдийг эсвэлдэг тийм журам алга байна. Тэднэрт нэг ерөнхий эрдмийн кредит тооцох тийм одоо боломж эрх зүйн орчин алга байна. Жишээлх юм бол одоо ээшийн шалгалт гэдэг зүйл маань сүүлийн үед бас зарим талаараа шүүмжлэлтэй байгаа шүү дээ. Ээшийн шалгалт биш хөтөлбөрийн шалгалт аваад яг тэр мэрэгжлийн суурьтай хөтөлбөрүүдийг маш амжилттай шалгуулсан хүүхдүүдийг ихтэй сургуультай одоо шууд элсүүлэх тийм ажил хиймээр байна гэх мэтийн олон шинэ ажлуудыг хийж энэ хөтөлбөр бол шинжлэгдэнэ. Бүр энэ онцолж яриад байгаа математик байгалийн ухааны чиглэлийн хөтөлбөрүүдээ Германы Асин гэдэг хөтөлбөрийн магадлал итгэмжлэлийн том байгууллагаар одоо 2 жилийн өмнө магадлал итгэмжлэгдсэн гэсэн үг. Тэгэхээр бидний математик байгалийн ухааны чиглэлээр багш бэлдэж байгаа ерөнхий концепц одоо яг ингээд цаасан дээр буугаад бий болцсон хөтөлбөр хэрэгжилт бол дэлхийн нийтийн хандлага чиглэл юмтай бол тохирч гэнэ гэж бас дүгнэж хэлж болно. Тэгээд 2019 онд за энэ магадлал итгэмжлэлийг бол туршилтаар зохион байгуулъя гэж ажил хэрэг болгож эхэлсэн. За бид нэр 2002 онд боловсролын стандартыг гаргахдаа тийм дэлхийн чиг хандлагыг авсан.
За тэрнээс хойш ерөнхий чиг шугам өөрчлөгдөөг. Цогц чадамж буюу компетенц гэж юм дээр суурилсан. Одоо хүртэл тэр байр суурь хэвээрээ дэлхийн байр суурьч тэр чигээр явж байна. Тэгээ манад бол стандартын тогтолцоо бол хэрэгжиж байгаа. Гэсэн хэдий боловч нөгөө стандарт маань бол нөгөө удаан хугацаанд шинжлэгдэхгүй байх, эсвэл одоо шинжлэгдсэн ч гэсэн нөгөө төр оролцогч талуудын хэрэгцээнд бас нийцэхгүй байх, цаг үетэйгээ нийцэхгүй байх гэдэг ийм олон дутагдлууд байдаг. Манайд одоо хүсэлтэд ирүүлсэн нийт 14 сургуулийн захиралтай хамтран ажиллах үйл ажиллагааны гэрээ байгуулан ажилласан. Энэ олон хүчин зүйлүүдийг дээр бас нэг чухал хүчин зүйл нь үнэлгээ. Бид нар яг үнэлгээгээ онж одоо авч чадж гин үү? За тухайлбал боловсролын үнэлгээний төвөөс 2014 оноос хойш боловсролын чанарын үнэлгээний судалгааг жил бүр зохион байгуулдаг ус. Ер нь урд өмнө хэрэгжижсэн тийм ээ өмнөх нийгмийн үед ч юм уу хэрэгжижсэн хөтөлбөрүүдийн үр дүнг одоо чанарын үнэлгээ, хэрэгжилтийн үнэлгээ хийж ингэж одоо гаргаж ирсэн тийм тайлан судалгаа бол ер нь бага байдаг. Тэр утгаараа одоо харьцуулах зүйл бага. Одоо шинэ бид нар Кембриж гэдэг ягаа ярьж байгаа. Кембрижээр олон улсын өрсөлдөх чадвартай энэ хөтөлбөрийг бий болгож байж бид нар Кембрижийн тэр төвшөнд хүрч чадна. Бид нар судалгаа хийгээд үзэхэд өнөөдөр манай ерөнхий боловсролын сургууль дээр орж нийт байгалийн ухааны хичээлүүдийн 70% нь Кембрижийн одоо хөтөлбөртөд ойролцоо болцсон байна гэж байна шүү дээ. Гэсэн мөртлөө эргээд багш нарын ур чадвар бэлтгэж чадаагүй. Сурах хүчгүүд нь бэлтгэж чадаагүй. Байгалийн ухааныхаа лабораториудыг бид нар бэлтгэж чадаагүй учраас манай одоо үр хүүхдүүд 6 дугаар ангийн, 7 дугаар ангийн, 8 дугаар ангийн хүүхдүүд яг адилхан одоо настай англи хүүхдтэй гэдэг юм уу, Сингапур хүүхдтэй гэдэг юм уу, Япон хүүхдүүдтэй адилхан ур чадвар олох хэвээр одоо энэ боломжуудаас бид нар хоцорж байна л гэсэн үг. За сургацчдын бага боловсролын түвшний буюу одоо 5 дугаар анги боловсрол эзэмшээ төгсөж байгаа суралцагчдын математик байгалийн ухааны хичээлийнх нь мэдлэг чадрын түвшин бол бас боломжийн түвшинд байгаа. 2015 оноос эхлээд боловсролын үнэлгээний төв дээр боловсролын чанарын үнэлгээний судалгаанд бол математик байгалийн ухаан химийн хичээлүүд хамрагдсан байдаг. 2018-19 онд бол боловсролын хүрээлэн дээр хөтөлбөрийн одоо хэрэгжилтэд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа хийсэн. За эдгээр судалгааны үр дүнг ингээд аваад үзэх юм бол энэ математик байгалийн ухааны хичээлүүдийн үр дүн бол нэг ойролцоогоор дундаж нь бол нэг дөнгөж 30 гаруй хувьтай тийм байдаг. Боловсролын салбар гэдэг маань бол нийгмийн том айгүй өргөн цар хүрээтэй асуудал байхгүй. Тэгэхээр энийг бол нэг хүн хэсэг бүлэг хүмүүс шийдэж чадахгүй. Энэ бол нийтээрээ оролцож ижил. Тэгээд нийтээрээ бүх өргөн сэдвээр нь шүүмжлээд энийг шийдэж чадахгүй. Одоо ингээд шүүмжилдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Нийгмийн сүлжээн дээр бүх одоо нийгмийн асуудлыг дэг шүүмжлээлээд. Тэгтээ гар үеэр оролцдоггүй. За хүн болгон мэдлэг бүтээгтийг харин ярьдаг болчих. Тэрийг эсэргүүцдэг хүн Монголд баг нэг ширхэж байхгүй юм шиг. Харин чадаж яах нөхөөл том асуудалтай. Хамгийн гол юм бол нөгөө багшийн нийгмийн асуудал тэр фон байна те арын одоо нэг том проблем бол энэ нийгэмдх багшийн үнэлэмж цалин хөлстэй шууд холбоотой. Энэ чиглэлийн одоо багш нарынхаа цалин хөлс тэгээ орчин нөхцөл нийгмийн баталгааг сайжруулах асуудал бол энэ тэрхүүний асуудал байна. Хэдий одоо цалин бага байсан ч нуруунд дээр өөрөө явж байгаа багш нарын хувьд энэ бол шилжилтийн нэг л үе, нэг л хүнд үе. Энэ үеийг даваад туулчихвал одоо Монголын ирээдүйд хөрөнгө оруулж байгаа үр ашиг нь хэзээ нэгэн цагт гарна. За нөгөө талаас бол боловсролын салбарт тэр лабораториудыг ажилуулах багш нарын чадах бол маш их шаардлагатай. Гэтэл нөгөө манай боловсролын салбарын маань өөрөө цалингийн систем маш бага учраас тэнцээ боловсролын салбарт зарцуулж байгаа санхүүжилт нь бага учраас тэнд ч үнэхээр чадвартай багш нар очиж ажиллахгүй байна л да. Тэд нар маань болохоор үнэхээр тодорхой хэмжээнд нийгмийн хариуцлага хүлээгээд үнэхээр хүсэл мөрөөдлөд дагаад явж байгаа багш нар ар гэрээ баг орхиол явж байгаа хэдэн багш нар байна. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрэхтэй байж сайн багш болно. Мэдлэг дээр нэмэх нь өөрийн сэтгэл зүрх хоёроо жижиг сайн багш болно гэж байгаа. Тийм учраас багшийн нийгмийн асуудал, цалин энэ асуудлыг нэг л анхаарах юм бол үнэхээр бид нэр одоо цаашдаа сайн багшийг бэлтгэх, сайн хүүхдүүдийг багш болгох ийм боломжтой болно. Энэ бол нийгмийн шилжилтийн нэг одоо жижигхэн үзэгдлээ. Та нар бол одоо Монголын ирээдүйг авч явах за 50 за хамгийн багадаа 50 жил одоо иргэдийг бэлтгэх тийм боловсон хүчнүүд болж бэлтгэгдэж байгаа. Тэгэхээр алхам бүрчээ хариуцлагатай байх ёстой гэж үргэлж одоо шавнартаа цагтаг. Боловсролын асуудал бол өөрөө тасралтгүй юм тийм.
маш удаан хугацааны байдаг юм байна. Боловсролын салбарт бол яхахгүй хөрөнгө оруулалтаа зөв тэ зохицуулах тэрийг нэмэгдүүлэх гэдэг бол яхахгүй шаардлагатай байгаа зүйл. Манай боловсролын салбарын шинжилгэлийн амин сүнсэн санхүүжилт. За санхүүжилт гэдэг бол мөнгө. За тэгэхээр өнөөдөр сургуулийг санхүүжүүлж байгаа хамгийн гол одоо санхүүжилт хийх үүсвэр нь бол хувьсгах зардал. Бид нар өнөөдөр тэ хувьсгах зардал гэдэг 300 сая төгрөг нэг хүүхдэд зарчаад тэ их сургууль дээр ихэд чинь тэ юу гэдгийг нэг 2-3 сая за их боллоо гэж 5 сая төгрөг тэ 7 сая төгрөг гэдэг чинь нэг 2-3 мянган доллар зарж байгаа байхгүй юу. Тэгэхээр 2-3 мянган доллар зараад бид нар 40 мянган долларын боловсролыг өгөх ямар ч боломжгүй байхгүй. Хувьсгах зарлууд энэ өөр төгсөн мөртлөө үр дүн тооцдгүй юм тогтолцоо болцсон юм бэ гэдэг асуудал их тийм сэтгэл зовоож байгаа. Тэ хөрөл иргэн дээр суучаад машин тавьж байгаа хүнийг эзэн нэгцэд гүйснэг яваад байгаа адилхан болж байгаа байхгүй юу. Ер нь бол тийм учраас бид нар ерөөсөө нэг хүүхдэд сургаж байгаа энэ хувьсгах зарлын аргачлалыг инжилээс гэж өөрчилж байгаа юм. Энэ 22 оноос. Тэгэхээр энэ аргачлал өөрчлөгдсөнээр хүүхдэд яг ямар боломж өгж байгаа вэ? Хүүхдийн сургалтын орчин буюу яг тэр байгалийн ухааныхаа хичээлийг яг тэр лабораторид ихэнх цагийн лабораторид өнгөрүүлэх тийм ээ. Мэдээллийн технологи 90-100-д одоо ингээд бид нар компьютергүйгээр хүүхдэд мэдээлэл технологийн энэ чадрыг эзэмшүүлнэ гэж байхгүй шүү дээ тийм ээ. Хүүхэд бүрт одоо бид нар тэр компьютер, интернет, шилэн кабелийн одоо шаардлага хангасан хурдуудыг хөргөжих юм зайлшгүй шаардлага байна. Нэгдүгээрт бол орчин нөхцөлийн асуудал багтдаг. Тэгэхээр энэ байгалийн ухааны лаборатори, энд ашиглаж байгаа ургуулж байц бүх зүйл илэгддэг, хорогддог зүйл. Тэгэхээр энэ зардал санхүүжилт, энэ илэгдлийн зардлыг бид нар аль болох энэ сургуулиудын төсөв зардал дээр шийдэж өгөх хэрэгтэй. Тэр дундаа хувьсгах зардлын аргачлалыг бид нар ийшээ чиглүүлэх хэрэгтэй. Тийм учраас бол энэ хувьсгах зардлын одоо хамгийн гол хэсгүүдийг бол бид нар тэр хүүхдийн сурах орчныг л сайжруулах талаар анхаарья. Тэр мөнгө тэндэн зардаг болъё гэж одоо бид нар бодож байна. Тийм учраас одоо юу гэдгийг саяхны хүртэл боловсролын яамнаас нэгдсэн маягаар одоо сургуулиудад компьютер тараадаг ч гэдэг юм уу, мэдээлэл байгалийн ухааны лаборатори тараадаг. Энэ босоо тогтолцоо буюу одоо социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас боломжлох ирсэн төвлөрсөн маягаар бүгдэнд нь тэгш үлдээх маягаар явдаг. Энэ зарчмаас ерөөсөө цөмөр болио. Өөрөөр хэлбэл энэ хүүхдүүдийн хэрэгжилж байгаа уруулж бодисууд багаж тоногдох хэмжээ илэгдлэхэд тэрийг хувьсгах зардлынхаа дагуу төсөв санхүүхийн хүрээнд сургууль өөрөө шийдээд явдаг. Байнгын тогтмол ажиллагаатай байдаг. Энэ чиглэлийн зүйлүүдээр нэлээд анхаарч өгсөн. Сургуулийн хүүхдийн хувьсгах зардлыг бид нар тэр тухайн сургуулийн хэв шинж, байршил, байгаа орон зай, тийм ээ. Тэгээ сургуулийнх нь одоо хүчин чадал, ээлжийн коэффициент гэдэг юм уу, энэ бүхэнтэй уялдуулж энэ хувьсгах зарлуудаа одоо шинжилье. Энэ хувьсгах зарлуудын шинжиллийн ихэнх одоо үр шимийг бол манай багц сургууль мөнжүүлэгч нар хүртнэ. Үр шимийг нь бол одоо манай үр хүүхдүүд хүртнэ. Барилга байшин бол нүдэн дээр сүндэрлэж босоод шууд гарт баригдаад нүдэнд харагдаад ингээд явдаг зүйл. Тэгэхээр боловсролын салбарын үр дүн бол өнөөдөр бидний гаргасан санаачлал, өнөөдөр бидний хэлж ярьж бий болгож байгаа зүйлүүд бол 10-аас 20-30 жилийн дараа. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар сайн ажиллах юм бол 2030-2040 оны Монгол улсын хөгжил өмгөөр л хэмжигдэнэ. Хамгийн багадаа гэхэд одоо 10-аас 15 жил одоо шаардж байж. Тэгэхдээ тогтвортой бодлого явж иж энэ үр дүнд хүрэх ёстой. Өнгөрсөн одоо 30 жилийн түүхэнд бид нараас боловсрол тодорхой хөгжил дэвшил авчирсан ч гэсэн бид нар маш тогтвортой бодлого явуулж чадаагүй. Маш ойрын хугацаанд засгийн газар солигдох тутамд тийм ээ сайд ирэх болгонд одоо ингээ хөтөлбөрийн шинжилэл хийх гэж оролддог. Энэ нэргээд одоо маш богино хугацаанд бүр дүнгээ авчирч чадаагүй учраас бол эдний том золиос нь үр хүүхдүүд болж хувирдаг. Тийм учраас боловсролын салбарт хийгдэж байгаа энэ өөрчлөлтүүд бол нэлээд том улс төрийн эр зориг, тийм ээ нийгмийн зөвшөлтсөл, тэгээ боловсролын одоо салбарынхны одоо доктортой улс төрөөс хараад бус ийм манлайлагч нар байж ижил энэ өөрчлөлтүүд бас бий бол одоо үр дүнээр гарах хэрэгтэй гэж ойлгож байна. Тийм учраас цаашдаа Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудыг бүгднийг одоо тэгш хүртээмжтэй одоо байгалийн ухааны хичээлийн лаборатори, кабинеттай болгох. Хүүхд болгон тэгш гараанаас ижил нөхцөл сурах боломжоор хангах энэ хүртэл нөхцөлийг бид нар бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх ёстой. Салбарын яамны сайд бол өөрөө манлайлаад энэ асуудлыг бол шийднэ гэдэг одоо маш зоригтой одоо боловсролын реформыг бол эхлүүлж байна. Тэгэхээр улсын их хурал дээр боловсролын багц хуулиуд, шинжилгээний багц хуулиуд өргөн баригдаад одоо хэлцүүлэгдээд явж байна. Энэ хуулиар бид нар ямар эрх зүйн орчин нээж өгж байгаа вэ гэвэл ерөөсөө нэг хөтөлбөрийн шинжилэл хийх юм бол хамгийн багадаа 10 жилийн хугацаатай одоо хөтөлбөрийн шинжилэл байх ёстой гэдэг энэ доктортой байдлыг бид нар хангах хэрэгтэй юм байна. Ингэжээж хөтөлбөрөө бид нар шинжлэх хэрэгтэй юм байна. Багшаа бэлдэх хэрэгтэй юм байна.
багшийнхаа ур чадваруудыг бид нар сайжруулах хэрэгтэй юм байна, тийм ээ. Сурах бичиг, байгалийн ухааны лабораториуд гээд гэх мэтлэнгээр энэ сургалтын орчингоо сайжруулах, гэх мэтлэнгээр бид нар одоо энэ бүх зүйлүүдийг тэр нөгөө олон улсад одоо хэрэглэгдэж байгаа энэ олон улсын дэлхийн улс орнуудын боловсролын хөтөлбөрийн тогтолцоонд бид нар энэ үндснийхээ хөтөлбөрийг ойртуулж дүүцүүлж очих ийм л шаардлага үүсэж байна гэж харж байна. Дийлэнх хүмүүсийн төсөөлдөгөөр яг лаборатори гэдэг нь зөвхөн нэг хэдэн хэрэглэгдэхүүнийг одоо авчиад нэг өрөөнд тавихын нэр бол биш. Лабораторийн тогтолцоог одоо бий болгоход хамгийн чухал асуудал лабораторийн менежментийн асуудал байдаг. Тэр одоо бүхэл бүтэн том тогтолцоогоор яг зориултын өрөө тасалгаанд одоо зориултын хэрэглэгдэхүүн яг бүрэн зохицоороо үндсэн туслах хэрэглэгдэхүүн шис ав бод сурвалж бүгдөө тэгээ дээрэс нь нэмээд яг тэрийг хариуцсан лаборантын тогтолцоо дээрэс нэмээд багш одоо лаборантын сургалтын бэлтгэлүүд яг тухайн ажлын үнэлгээ мөн хамгийн чухал нь одоо яг тэр лабораторийн туршилтын одоо үр дүн хэмжих буюу одоо сурагчийн үнэлгээс энэ давхар яригдах хэрэгтэй. Яг лабораторийн тогтолцоон дээр бас нэг анхаарах чухал зүйл нь яг тухайн лабораторийг байгуулсан цагаас хойш цаашдаа хүртээмжтэй ашиглалтыг одоо өндөр хувьтай байлгах тэр зөв менежментийн одоо зааварчилгааг лаборант багш нарт олохны шаардлагатай байдаг. Тэгэхээр ийм учраас бид нар энэ Монгол улсаа цааш нь хөгжүүлэх ийм зорилго тавьж байгаа бол тэр зорилгын хамгийн түрүүнд л одоо энэ байгалийн шинжилгээ ухаан дээр бид нар бас төвлөрч ажиллах, төвлөрч илүү сайн тэр байгалийн шинжилгээ ухаантай ухааны мэрэгжлүүдийг одоо хөгжүүлэх ийм бодлого барих нь бол Монгол улсын хувьд бол нэг шаардлагатай. Яагаад гэвэл бидний хувьд бол хүн ам цойтой газар нутаг ихтэй. Ийм учраас энэ давуу талаа ашиглаад бид нар байгалийн шинжилгээ ухааны мэрэгжлүүдийг маш ихээр бэлдэх ийм шаардлага үүсэж байгаа. Өнөөдөр нийгмийн шинжилгээ ухааны одоо мэрэгжлүүдийг аваад үзэхээр хөвчлэн одоо улс төрч гэдэг юм уу боловсрол судлал, эдийн засгийн хууль гэдэг ийм мэрэгжлүүд байгаа нь одоо яг нөгөө баялаг бүтээх тал дээр бодиттой одоо яг хөдөлмөрийн зах зээлийг бий болгох тал дээр учир дутагдaltaй байгаа. Монгол улс бол байгалийн баялагтаа за уул уурхайн салбараас сүүл хэмжлүүдэд хөгжиж байна. Дээрээс нь бас оюуны потенциал Монгол хүүхдүүд сайн. Тэгээ энэ хүүхдүүдийн суурийг зөв тавьж өгөх юм бол дэлхийд өрсөлдөх тийм шинжилгээ ухааны хүмүүс дээрээс нь энэ Монголын голлох салбар хөгжих энэ боломжууд бол гарах юм учиртай. Технологийн хөгжлийг мэдээж тааж хэлэхэд бол хэцүү. Гэхдээ энд өөрийгөө бэлэн байлгахын тулд бол бас л түрүүний хэлдгээр суурьаа сайжруулах хэрэгтэй. Тэр суурийг яаж сайжруулах вэ гэхээр математик, физик, хим эднэрийнхаа суурийг сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь мэдээллийн технологийн нэмэгдэж болно. Яг суурьаа сайн ойлгоцсон тэрийг үнэхээр гартаа оруулсан хүн бол ямар ч салбар руу одоо хөрөх боломжтой. Тухайн салбар дотроо ч гэсэн шинэ олдууд гарлаа гэхэд тэрийг эзэмшээд тэрийг улам сайн хөгжүүлээд явах тийм боломжтой байна. Хүний амьдралын хамгийн томоохон хэсэг бол цахим ертөнц болно. Тэгэхээр бидний ажил үйлчлэгээ амьдралын нэг хэсэг хэрэгцээ цахим болж хуурахыг өссөн үсээгүй. Одоо Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжлийн одоо эх 10-аас одоо 20 жилд бол томоохон бүтээн байгуулалт бол явагдах гэж байна. Одоо Монгол улс цаашдаа нүүрс химийн орн болно ч гэдэг юм уу тийм ээ. Энэ уул уурхайн баялгуудаа бид нэр боловсруулах аж үйлдвэрийн орн болох одоо юм маш цаг үе ойрхон байна. Одоо хамгийн наад зах нь гээд бид нэр газрын тосоо өөрөө эх орондоо үйлдвэрлэх ийм хэрэгцээ шаардлагаануудаар бий боллоо. Энэ том бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Би ер нь өөдрөгээр хардаг болсон. Ягаад гэвэл Эрдэнэтийн одоо баяжуулах үйлдвэр биш дандаа хоосон бид нар ингээ боловсроогүй түүхий эдийн одоо нийлүүлэгч орн биш үйлдвэрлэгч орн болох одоо шинэ Эрдэнэтийг түшгэлсэн Эрдэнэтийн одоо зис химийн үйлдвэрийн зохицлуурууд тийм ээ. За одоо 5-7-ог түшгэлсэн химийн нүүрс химийн үйлдвэрийн зохицлуурууд. За Дорногов дээр баригдаж байгаа одоо энэ хим манай газрын тосны үйлдвэрүүдийг чиглэсэн газрын тос химийн үйлдвэрүүд гэдэг энэ бол бүгд химийн үйлдвэрүүд болж өгч ийм өргөн боломж байгаа учраас бид нэр ирээдүйд энэ хүмүүсийг бэлдэх ёстой. Технологийн хандлага бол ийшээ явах нь бол ойлгомжтой болцсон. Тэгэхээр чин бид нар одоо хөгжилтэй орнууд зөвхөн энэ технологиг хэрэглэдэг. Бид нар бүр сүүл нь энийг хэрэглэсний дараа одоо сүүлч одоо энэ технологиг хэрэглэх гэсэн энэ ойлголтоос гарах хэрэгтэй л дээ. Дэлхийн ямар чиг хандлагаар явж гин, хаана явж гин бид нар ядаж тэднээс одоо төрүүлдэг юм гэхэд ядаж зэрэгцээд явж явах боломжтой болчих жоох байна. Дэлхийд хавтгаа болоод энэ тэр зүүн энэ мэдээллийн технологи энэ компьютер ухаан гэдэг чинь бол яг үгээр юу яаж бүх газар одоо хүний нөөцөнд байвал хөгжүүлээд авах боломжтой болчих байгаа юм. Суурьаа сайжруулад улс суурьтай судлаад явах юм бол хэмэл оюуны чиглэл дээр бол зөндөө их шин юм хийх. Дээрээс нь тэрийг амьдрал нэвтрүүлэх боломж бол нээлттэй байгаа. Тэгэхээр яг энэ дээр бол бид нэр өөрснөө Монгол улсын хувьд ч тэр гоо хүнийхээ хувьд ч тэр технологиг
тэр сэхэм шилжилтэнд сэтгэл зүгээр бэлдээж бэлэн байх, тэрэнд нь бүтээгч байхад л оролцох хэрэгтэй. Нодон жилийн хийсэн цахим хичээл өнөөдөр гологдоод шүү дээ. Энэ үл технологийн хөгжил. Тэгээ энд хинэн л одоо энийг дагаж түргэн энтэй нүмер зэрэгцэж урд нь алхах чадсан л хоцрох гэдэг. Хуучнараа байсан нэг нь үлдэж хоцрох гэдэг. Ийм л цаг үе болчиход шүү дээ. Харамсалтай нь өнөөдөр бол энэ шинжлэх ухаанд зарцуулж байгаа манай төрөөс зарцуулж байгаа мөнгө, за шинжлэх ухаанд ажиллаж байгаа эрдэмтдийн ажилтнуудын тоо, за манай эрдэмтдүүдийн олон улсын сэтгүүл дээр хэвлүүлж байгаа бүтээлүүд гэдэг юм уу, энэ чанараараа хэдийгээр бусад улс орнуудын сүүл бариагүй алтан дундаж байгаа ч гэсэн биднэрт бол маш их том оюуны чадвар одоо байна. Тийм учраас бол бид нар байгалийн ухааны энэ хичээлүүд, мэдээлэл технологийн хичээлүүдийг оруулж чадсанараа эргээд бид нар одоо Монгол улс шинжлэх ухаанчаар хөгжих, өрсөлдөх чадвараа дэвшлүүлэх одоо ийм алтан сайхан боломжууд байна л гэж харж байна. Тэгэхээр бид нар энэ хоцрогдлууд өдөр тутам явагдаж байна. Тийм болохоор энэс яхан бид нар амдахаас өөр зам байхгүй. Араас нь дагаад нэмэргүй амдах хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн энэ бушуухан хамтарч барьж аваад тэрийг нутагшуулж өөртөө гаргаж авахгүйгээр араас нь алдсан онсон түүхийг нь давтах юм бол бид хизээж гүйцэхгүй. Бүх хүүхдүүдэд байгалийн ухааны хичээлүүдийг, мэдээлэл технологийн хичээлүүдийг тэгш гараанаас болох энэ боломжийг олох хэрэгтэй байна гэдэг үүднээс бас энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж бодож санаачилж одоо энэ салбарт ажиллаж байгаа сэтгэлтэй, зүрхтэй тийм ээ хөдөлмөрч ийм хүмүүсийн сайхан багууд бүрдүүлж цаашдаа энэ байгалийн ухааны хичээлийн хөгжил чиг хандлага ямар байх юм, олон улс дээр ямар орчин үеийн багш төгнөлт хөрөмж техник технологи ашиглаж байгаа энийг судалаад тэгээд үндэсний хэмжээнд бас энэ бодлогын баримтчих зөвлөмжийг боловсруулахаар энэ хэсэг байгуулсан. Ерөнхий улс хурлын сургалтын санарыг сайжруулах, зөвлөмж боловсруулах, нөхцөл байдлын үнэлгээ гаргах гэсэн ерөнхий чиг үүрэгтэй төслийг одоо би өөрөө удирдан за одоо 20-30 хүнтэй багийг бүрдүүлээд за ажил бол одоо дундаасаа өнгөрч байна. Зөвлөх хэсэг болон гүйцэтгэх багаас бүрдэж байгаа. Зөвлөхүүдийн хувьд гэх юм бол яг ерөнхий боловсролын сургуулиас нэг төлөөлөл, ихтэй сургуулиас одоо нэг төлөөлөл оролцож ийм одоо гарнисан хамт олоныг бүрдүүлсэн. Тэр юу ч суурин тавигдаагүй ямар нэгэн багш төгнөлт хөрөмж орчинд нь ажилладаг хүн амьдрал дээр гараад тэр физикийн мэрэгчлийг ч юм уу, химийн технологийн мэрэгчлийг ч юм уу сонгох явж боломжгүй шүү дээ. Тийм болохоор энэ өөрөө энэ ажлын хэсэг энэ одоо Монгол улсын боловсролын салбарт одоо цогцоор нь бий болох гэж зориод байгаа энэ зүйл бол ерөөсөө цаашдаа Монгол улсыг хөгжлийн гол суурь цөмөл гэж харах хэрэгтэй. За манай ажлын хэсгийн хувьд гэх юм бол яг энэ инженер технологи, байгалийн ухаанаар одоо суралцаж төгссөн доктор, магистр судлаачд байгаа. Bottom up буюу яг доорд суурьас нь гол анализ, гол байгаа асуудлуудыг гаргаж ирэхэд энэ төслийн одоо мөн чанар оршиж байгаа. За энэ дээрээс бол яг гол 1 2 3 гэдэг яг эрэмлэгдээд хамгийн чухал асуудлууд гараад ирнэ. За лабораторийн тогтолцоо алга болсон байна. Менежмент алга байна. Лаборантууд алга байна. За энэ дээр одоо сургалтын одоо лабораторийн гарын авлага алга байна гэж та нараас маш олон асуудлууд гараад ирнэ. Өөрчлөлт гарах юм эхлээд бид өнөөгийнхөө нөхцөл байдлыг мэд хэрэгтэй байдаг. Тэр чүүднээс яг нөхцөл байдлын судалгаа, тэр дундаа яг оролцогч талууд дотроос хамгийн чухал буюу одоо яг тэргуун игнэнд ажилладаг багш нарын одоо санал асуулга дээр үндэссэн нөхцөл байдлын судалгаа, үүн дээр нэмэгдээд хэрэглэгдэхүүний цахим өгөгдлийн сан, багш одоо удирдах ажилтнанд зориулсан байгалийн ухааны лабораторийг хэрхэн одоо байгуулах, цаашдаа менежмент хийж авч явах талаар гарын авлага, үүн дээр нэмэгдээд 4 хичээлийн бид үзэсгэлэн байгаа. Тэгээд үүн дээр нэмэгдээд 21 видео контентоор дамжуулж лабораторийн ажлын одоо гамшиг буюу одоо шийдэлтэй туршлагуудыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх. Тэгээд хамгийн сүүлд нь яг эдгээр бүх одоо санал зөвлөмжүүдийг үндэссэн одоо бодлогын зөвлөмж бүхий ийм материалыг одоо гаргаж өгөр ажиллаж байна. За ялангуяа одоо химчний хувьд хэлэхэд одоо хими бодис урвалжийг одоо худалдаа авах, хадгалах, хэрэглэх, устгалд оруулах, дахин захиалах эдгээр гэсэн одоо хэрэглэгдэхүүний бүртгэлийн одоо онлайн платформыг бас үүсгэж байгаа. Мэдээлэл технологи хурцтай хөгжиж байгаа энэ цаг үед бид нар тэдгээр технологиудыг боловсролынхаа салбарт тал бүрээр ашиглах боломжтой. Энэхүү ажлын хүрээнд бид нар ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлүүдийн хэрэглэгдэхүүний өгөгдлийг цуглуулах зорилготой системийн ажил хөгжүүлэлтийн шатанд явагдаж байгаа. Энэхүү системийг ашиглалтанд орсноор бид нар нэг форматын дагуу цуглуулсан өгөгдлийн цадтай болох бөгөөд түүнийг ашиглан бид нар төрөл бүрийн
одоогийн нөхцөл байдлын талаар судалгаа, төрөл бүрийн анализ хийх боломжтой болно. Эдгээр анализууд нь шийдвэр гаргах түвшинд хүрснээр боловсролын тэгш хүртээмжтэй байдал бий болно гэж бид нар харж байгаа. M-lab зэгмэн энэхүү систем маань яг байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүн буюу одоо лабораторийн өрөө болон одоо түүн дотор байх одоо сургалтын хэрэглэгдэхүүнүүдийн цогц чагсаалтыг захимаар жил болгон шинжилэгддэг. Нэг талаас багш нар одоо яг байгаа хэрэглэгдэхүүнийхаа мэдээллийг оруулаад тавьчихдаг. Нөгөө талаас шийдвэр гаргах бүх төвшөндөө аль аль газар одоо ямар хэрэглэгдэхүүн дутмаг байгаа, ямар нь одоо эвдэрсэн гэх мэтчлэн бүх мэдээллийг одоо цагаалталгүй боддоор авах боломжтой ийм боломжийг олгож байгаа систем байна. Яагаад хэрэглэгдэхүүний өгөгдөлт маань чухал вэ гэхээр байгалийн ухааны хичээллүүд маань өөрсдөө лабораторид тулгуурлаж явагддаг. Үүний нэг чухал зүйл нь хэрэглэгдэхүүн. За ингээд бид бүгд амжилттай 4 одоо хичээлийнхаа бие үзэсгэлэнгээ зохион байгуулаад дууссан байна. Яг эндээс ерөнхийд нь ажиглагдсан зүйл гэх юм бол хэрвээ яг тэр одоо байгалийн ухааны буюу математикийн, физик, биологийн багш нар өөрсөнд нь тэр бүх эрх мэдэл байсан бол одоо лабораторио бүр ингээд тултал нь гоё одоо тогтчуулаад бүх хэрэглэгдэхүүнийг хангаад бүх одоо сурагчдаа бүх одоо үзүүлж болох, хийлгэж болох туршилтуудыг хийлгээд төгсөх юмсан гэсэн одоо мөрөөдөлтэй болоод буцацгаасан. Биднэрт бол та бүхний яг асуудлыг одоо ямар нэг одоо хянал шалгалт мониторинг энэ бол биш. Энэ зөвхөн одоо та бүхний яг тулгарч байгаа асуудлыг бид нар бодитоогоор ингэж авч одоо анализ хийгээд эргээд та бүхэнд хүргэнэ. Тэгээд энэ одоо салбарт ажиллаж байгаа 5-6 мянган багш нарын саналыг бид нар нэгдсэний үндсэн дээр энэ бол одоо яах аргагүй МАС-ын нийт багш нарын одоо санал гэж би үзнэ. Тэгэд нэг сайхан үг гэдэг нь сайн багшийн гар дээр маргаашийн ирээдүйн нар мандадгаа гэж. Тэгэхээр энэ олон одоо манай 47 мянган багш нарын гар дээр 670 мянган хүүхдийн ирээдүй өнөөдөр байна. Тийм учраас энэ 670 мянган хүүхдийн ирээдүйн хувь заяаг одоо бид нар бичиж байгаа. Бид нар зааж байгаа. Тийм учраас бид нар Монгол улсаа өрсөлдөх чадвартай ирээдүйн одоо энэ үеэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал бид нар хинч одоо мэдэхгүй байгаа энэ дараа 20 жилийн дараа 30 жилийн дараа энэ цаг үе юу болох вэ? Өнөөдрийн байгаа нийт мэрэгжлийн баг үндсэндээ 3.2 мэрэгжил нь байхгүй болно гэж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ тодорхойгүй цаг үед бид нар өөрийнхөө амьдралыг авч явах чадвартай юм мэдлэгтэй, ур чадвартай төлөвшөлттэй энэ үеийг үлдэхэл одоо ийм үүрэг та бидний өмнө нуруунд дээр тулгарч ирж байна. Одоо очиж байгаа санал асуулга за мөн одоо өөрийн чинь бодлыг сонсоод тодорхой одоо судалгаа хийж байгаа бид нэр одоо манай багийнханд сайн туслаараа гэдгийг одоо хүсэж байна. За яг бидний хүлээж байгаа хамгийн гол үр дүн гэх юм бол бүх Монголын бүх хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийг одоо 12 жилийн хугацаанд дүүргээд төгсөхдөө тодорхой хэмжээгээр одоо бүх төрлийн лаборатори ажлуудыг хийгээд үзсэн байгаасай. Тэгээд улмаар яг одоо магадлалын онолоор яг байгалийн ухааныг одоо цаашдаа сонгон судлах тэр чиглэлд одоо илүү сонирхолтой байх сурагчдын тоон ихсэх болтугай гэж одоо хүсэж байна. Ийм ч учраас боловсрол хүүхд бүрт яг тэгш хүртээмжтэй байгаасаа гэж бид нар хүсэж байна. Байгалийн ухааны боловсролын чанарыг сайжруулах гэдэг чинь зөвхөн лабораторийн ажлаар зогсохгүй. Тийм учраас энэ төгсөл өнөөдөр лабораторийн ажлаар хязгаарлагдчихвэл маргааш үргэлжлээсэй. Багшаа хөгжүүлээсэй, тийм ээ. Арга барилыг сайжруулаасай. Лаборатори туршилтын ажлыг хүүхэд болгон хийдэг байхын тулд хүртээмжтэй багш төхөөрөмжтэй байгаа. Тэр нь чанартай байгаасаа гэсэн юм бодолтой байгаа. Ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль хоёр бол нэгт хамтын ажиллагаатай, нэгт холбоотой ажиллах ёстой. Тэгэхээр бид нарыг ихтэй сургуулийн оюутнуудыг бэлдэх, оюутнуудыг одоо суурийг тавьж өгдөг учраас бидний хоорондоо хамтын ажиллагаатайгаар хоорондоо санал бодлоо үргэлж солилцож бие биенээсээ туршлагаар хуваалцаж явах энэ зүйл их чухал байдаг. Тэгэхээр бидний хувьд ч гэсэндээ лабораторио хамтран эзэмшихтэй лабораторио манай сургуулийн хувьд бол хаалга нээлттэй бид нар бас ерөнхий боловсролын сургууль яг инженер технологийн сургууль чиглэлээр сурах гэж байгаа оюутнууд сурагчид байх юм бол манай сургууль дээр ирээд лабораторид бас туршилт судалгаа хийгээд бид бас энэ EBS-ийн сургуулийн лабораторийг хөгжүүлэхэд бас өөрсдөө чадах чинээгээр туслахад бол бэлэн байна. Одоо Монголын одоо жирийн сургуульд ч гэсэн тийм ээ аливаа шинжилгээ ухааны үйл явц ялангуяа энэ биологийн шинжилгээ ухааны үзэгдлийг хүүхдүүд одоо яг бодитоор туршиж мэдхэд орчин үеийн багш төхөөрөмжөөр ерөнхий боловсролын сургууль нь тоноглогдсон.
Тэгээд багш бол тэр одоо олон улсын стандарт нийцсэн яг л тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үндэсний хөтөлбөр нь яг тэг жишгт нийцсэн, тийм ээ. Монгол улстай Монгол хүүхэд одоо дэлхийн хүүхдээс тутахгүй тийм мэдлэг, чадвар одоо ойлголтыг эзэмшсэн ийм л одоо орчин бүрдээсэй л гэж хүсэж байна. Ерөнхий олонх сургуулийн сургуулийн хүүхдүүд тодорхой хэмжээнд туршилт ажлуудыг хийдэг болоод хийж үзээд тухайн одоо туршилтын мөн чанарыг ойлгодог болж төгсөөсэй гэж хүсэж байна. Багш нар нь ямар нэгэн асуудал сэтгэл зовхгүйгээр чин сэтгэлээсээ ажиллаа хийдэг, ажил дээрээ байнга байх хүсэл сонирхолтой, тийм ээ. Ажлын талбар нь тэр хүний ад жаргал байгаас ийм Монголын сургууль байхаасаа гэж боддог. Би өчүүхэн ч гэсэн зүйлээр хэрэглэгдэхүүн гэдэг ямыг гаргаад хүүхдээ хөгжүүлэх боломжтой юм байна штэ гэдэг зүйлийг олж аваасаа гэж хүсэж байна. Дунд сургуулийн багш нар бол мэдээж чадах чинээгээр хамгийн сайнараа л зааж байгаа гэж би бол ойлгож байна. За дунд сургуулийн багш нартайгаа эцэг эхчүүд за мөн энэ агшин төвшнийхэн сургуулийн хүмүүс за мэргэжлийн холбоод нь хамтарч ажилладаг байгаасай тусалж дэмждэг байгаасай гэж хүсэж байна. Өөрсдийнхөө мэдлийг илүү нэмж тэ хүүхдүүдэд айлуулах математик ямар гоё вэ гэдэг талаас нь ойлгуулахыг л хичээгээсэй л гэж бодож байна. Мэргэжилтэй гоё сэтгэлтэй байгаад өөрийгөө хөгжүүлээд шин зүйлүүдийг хүүхдүүдтэй их гүргэж хүүхдүүдтэйгээ найз ажиллаарай л гэж. Тэгвэл ямар ч хүүхд багшаа хүлээж авах юм бол ямар ч хичээлийг ойлгож хүлээж авч байна. Хүүхдийн урмыг дэмжиж хүүхдийн хариулт болгоныг сонсъё, тийм ээ. Зэмлэхээс өмнө тэрийг дэмжиж зөвийн задруулж ажиллацгаая. Тийм учраас одоо Монгол улсыг өрсөлдөх чадвартай тэр зам үйлдвэрлэгч, тийм ээ. Шинжлэх ухаан дээр тулгуурласан ийм улс орныг хөгжүүлэх энэ үргийг манай байгалийн ухааны багш нар та бүдгийн нуруунд дээр байгаа. Тийм учраас та бүгдэд хүүхд бүрийг одоо тэгш боломж олгох, сургалтын орчныг сайжруулах чиглэлөө бүгдээрээ хамтарч ажиллаж Монгол улсынхаа ирээдүйн дүр зургийг сайхнаар одоо зурах ийм боломж, ийм хариуцлага, ийм үүрэг та бидний нуруунд дээр байна. Ингээд нийт багш нартаа эргүүлэн сайн сайхан бүхнийг өсөөрөө Монгол улс өрсөлдөх чадвартай, Монгол иргэн бүр өрсөлдөх чадвартай ийм иргэний бүтээгдэхүүн төлөө хамтарч ажиллая гэж бодож байна. Монголын оюунлаг үрс маш олон болох болтугай гэж би одоо ерөөдөө бас 100 жилийн болж байгаа учраас нөгөө биерийн самбараас эхэлсэн боловсрал өнөөдөр бичил компьютерийн түвшинд хүрчлээ. Үнсэн самбараас эхэлсэн боловсрал өнөөдөр үүлэн технологид хүртлээр 100 жил болж чадсан байна. Энэ бол та бидний хамтдаа бүтээсэн түүх юм аа гэж хэлэх хүсэж байна.